Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд. Nutri-Day Mongolia. Podcast Room-ийн удаагийн дугаарыг хамтрагчаар Unitel Group-ид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр Unitel Group маань дараа төлбөрт үйлчлэгээний багцаа өөрөө бүтээдэг болсон байна. Яриа дата амун бусад дагалдах эрхүүдээ та өөрийн хэрэглээндээ тааруулж сонгохоос гадна за сарын суур хураамжаа хүртэл хэрэглээндээ тааруулан сонгох боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн Unitel аппликейшны утсан дээрээ татаж суулгаад дараа төлбөрт үйлчлэгээний шинэ багцаа өөрөө бүтээгээрэй. Podcast Room-ийн хамтрагчаар Unitel Group хамтран ажиллаж байна. За сайн байцгаана манайхаа Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд өөрөхөд бэлэн болсон байна. Powered by Airplane аялыг хөгжөөрөтэй явдаг байгаа. За тэгээд бид бүхнийг банк дэмжиж ажилтдаг Bacchus брэнд мөн IM Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Nutri-Day мөн Bacchus Unitel Group хамгийн сүүлд нь бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Бааз зээлийн платформ өнөөдрийн дугаартай хамтарч ажиллаж байна. За ингээд өнөөдрийн podcast room маань хасын хүлгүүд багийнхан хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж ирвүү? Сайхан ирлээ. Сайхан явж ирсэн. За юу ч баяр үргээ. Баярлалаа. Тэгэлээс подкастнда урьж оролцуулж байгаадас маш их баярлалаа. За маш их баярлалаа. Маа урилгыг хүлээн авсан. Тэгээ өнөөдөр болохоор магасын үлгүүдийн ихээ. За тэгээ биндрээ их хоёрыг ч одоо ихээ гэсээр ихээ болсон. Тэгээ маа мөгөж үж ирсэн. Мөгөж үж бүтнээр ингэдэг би. Мөнх оч. Мөнх оч юм уу те? Мөнх оч. Хүмүүс жоохон мөнх очрыг андаад. Мөнх оч. Мөнх оч. За энэ жилээ шүү дээ тий. Хасын өргөд чинь BCL-д 3 дугаар байранд орсон. Тий? Тий. Одоо Зүүн Азийн бол авраг. Яг цаашаа авсан нөгөө яг одоо нөгөө баруун бүсийн одоо Японы баг нэмэгдсэн тий, Ираны баг нэмэгдсэн. Яг Азийн нахаа яг нийт одоо ECL, BCL үгүй юу ингээ баруун зүүн гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр хоёрын нэр нь юунууд нь дээшээ гарч ирсэнүүд нь хоорондоо 8 баг үзээ. Дубай тоглоод 9 баг байгаад. Тий, 9 баг байгаа. Тэгээ тэрний 3 дугаар байранд орсон. Тий. Тэгэхээр ер нь бол хүлээлтээс бол хамаагүй амар өндөр гоё амжилтыг үзүүлсэн. Тэгээд ер нь өөрсдөө хүлээлтээс өндөр амжилт гаргачлаа гэж ер нь багийнхаа өөрсдөө бодож байгаа юм. Тийш тайхаа. Яг бидний хувьд бол тэгтээ яг тийм амар ингээд хүрл медаль зэдэл аавна гэсэн бол яг том зорилго бол байгаагүй. Зүгээр л яг энэ тэмцээнд яаж оролцох уу те цаашаа яаж хөгжих үү гэдэг утгаараа л ер нь оролцож ирээд бид явц. Тэгээд ийм хүрл медаль хүртэл ингэж явсандаа бид ингээд сүлд нь яриа суудсан байхгүй бас сайн энэ жил ер нь бид сайжирч чийж гэдэг юм уу те нэг тиймэрхүү юм мазраас ажилласан. Тэгээд ер нь 2 лиг онортой бол ер нь дээш нэлээд л үзчих юм байна. Шигшээгэрч бас нэг ялгаагүй юм байна гэж бодсон. Ер нь бусд багад яриад. За ер нь багийн дотоод chemistry уур амьсгал ер нь бас илгүүд айгу сайн юм шиг би зүгээр хөндлөнгөөс ингэ надад харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ амжилтанд бас багийн уур амьсгал айгу нөлөөлж их шиг байна. Энэ жилийн ер нь хасын хөлгүүдийн дотоод уур амьсгал болоод ер нь яг клубийн хувьд айгу сайн ажиллалаа гэж харж байна. Юундаа байна вэ? Энэ нь бол миний бодлоор бол зүгээр яг одоо менежертэй байна. Манай багийн одоо 3 хав штэ 89 оны. Могаанууд гээд тэр 3 ингээд бид эдийг угаасаа амар ингээд зөв чиглүү зөв баазж явдаг гэх юм. Өөрөөсөө сагсны ингээд юунд амар олон жил хийцэн. Тэмүүл чинь бид эдийг яг юу хийх яах гэдэг ч юм уу бүгдийг ингээд ийм одоо миний хувьд гэхэд одоо муушуух одоо надтай энэ хүүхэд одоо ийм зан авиртаад гэдэг утгаар нь бас харьцдаг ч юм уу те хүн болгонтэй тааруулаад ч юм уу айгу зөв чиглүүлдэг яг багийнхныг тэгэл та нар ерөөсөө талбай дээр гараад хийх ёстой юм хий илүү бити хий гэдэг ч юм уу тиймэрхүү ах нарынхаа үгийг ингээд айгу сонсдог. Миний хувьд бол За ер нь бол одоо өмнө жилийн бүрэлдэхүүнийг бас авч үлдсэн айгу том давуу тал болсон уу гэж бодож байгаа. Одоо 2 жил одоо өмнө жил бас яг дөнгөж нэгдсэн баг тэгээд тэр бүрэлдэхүүний одоо хүн хасагдсан гэсэд нэмэгдэж нэх хэрэггүй тэгээд яг тэр бүрэлдэхүүнээ авч явал байгаа нь бас уур амьсгалыг илүү сайн болгосон л гэж бодож байгаа. Миний хувьд Тий. Тэгээд тийш одоо жишээ нь би бол анхны жилдээ хасын хөлгүүд баг дээр ажилласан. За өмнө жилийн аврагууд гэдэг нь мэдээж байгаа тийм ээ. За энэ үйлрэл бол манайх ер нь ихнээсээ ер нь бүгдээрээ л харсан баг нэг лиг онортой тоглосон. За одоо манай Jordan Tolbert гэдэг байгаа тийм. Одоо манай он чинь баг ерөнхий нэг 10 сар болж байна одоо. Нэг лиг онортой бид нэлээд удаа явж байгаад
За тэгээд тэр хүртэл бид нар чи 12-0 гэсэн амжилттай байж чад. Тэгээ 12-1 болсон тий. Тэгэхээр тэр хүртэл нэг лиг онортой явсан гэхээр яалтч нөгөө сая Биндрягийн хэлдгээр яг өмнө жил байсан нөгөө тэр баг яг тэр жигтэй байсан. Тэгээд нөгөө суудсан систем байсан ч юм уу тий. Тийм учраас бид нараас яг Биндрягийн хэлсэнтэй адилхан нөгөө өмнө жил тэр жигтэй баг нэм цул байсан болохоор илүү нэг нь ойлгоцсон ч гэсэн юм уу. Тэр нь болохоор амжилт гаргахад илүү одоо төлөхөц болсон байх гэж бодож байна. Тэгээд арын албаны хувьд ч гэсэн манайх бол яг үндэ тийм амар олоолаа бол биш л дээ. Манай бүжихаага, манай ерөнхий захирал байгаа. За тэгээд надаас гадна нэг менежер байгаа. За ерөнхий ингээд бид дөрөв хоорондоо юмнуудаа ярьдаг. За тэгээд саяас бацаад л ихийг хэлдэг бас үнэ. Одоо жишээ нь би ингээд нөгөө энэ чинь тоглолттой байх үед би ерөнхий хажууд нь байж ш тэн дээр ингээ анзаараад тахад за том ах бол Биндрятай ялангуяа айгу төлхөө ярилцдаг те сууж ахт чи хардаа одоо азаа ингээд байна азаа ингэж байгаа учраас чи одоо гараад ингэ шүү ч юм уу за ихэдэр болохоор яг мушрах хэрцэж байгаа за барсаадэр болохоор сэг яах тэгвэл ингээд тэр хоёр нэг өрөөнд хамт ордог ч юм уу илүү дотн болдог ч юм уу анзаараад тахад тиймэрхүү юмнууд ажиглагддаг. Одоо нэг магадгүй нэг хасын үлгүүдийн гаргасан амжилтыг яг ингээ эсхэмчлээд ойлгохгүй байгаа хүмүүс бас байгаа тий. Яг одоо айгүй ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх юм бол бид нар одоо энд байгаа залуучууд яг ямар амжилт гаргах чад байгаа юм бэ тий. BCL яг ямар багууд ордیں۔ Тэгээ тэндээсээ явж байгаад энэ болсон тэмцээнд яг юунд дөрвөлдсөн. Тэгж явсаар агаад 3 дугаар байранд орохдоо бид нар яг ямар багуудтай тоглосон гэдгийг гоё тайлбарлаад өгвөл бас үзэгчдэд сонирхолтой бас ойлгомжтой болох юм болоо гэж бодод байна. Тэгээ мөнгөж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол Азийн клубүүдийн Champions League үстэй тий. За бид болохоор хамгийн ихэнд 4 сарын 27-нд ер нь Улаанбаатараас хөдлөөд Тайванд манайх нэг тоглолоод Таиландд 2 тоглосон. За тэр болохоор нөгөө Зүүн Азийн BCL-ийн тэмцээн байсан. За тэгээд манай хамгийн ихний тоглосон New Taipei Kings гэсэн тий. За тэр ч одоо Jeremy Lin-ийн тоглолтог тий. Тэгээд ер нь л яг нэг үгүй хэлэхэд миний хувьд энэ бол амар том баг гэж бодож байсан. Дараа нь бид ярихад ч гэсэн тийм багийг хэцүү дээ гэж бодож байсан ч юм. Тэгээ манайх аялын тоглолтоос 3-0 гэсэн амжилтаар ирсэн. За биш би нэг юм тайлбарлаж өгнө гэдэг нь энэ нах юм бохоо одоо. Харин тий. Яг зүгээр л одоо бид ч одоо сая нөгөө Монголын жигшиж Азийн аврагт орох гээд ингээд урьдчилан шатуудаас ингээд аваад гарч байгаа шүү дээ. Тийм. Ерөнхийн ингээд одоо улсын жигшигээр биш зүгээр л клубүүдийн Азийн аврах байх. Одоо ингээд улс болгонд лиг байгаа шүү дээ. Тэрнийхэн төрүүлсэн багууд ордог. Тэгээд ерөнхийн ингээд яг төрүүлсэн багуудаараа яг ингээд бас ингээд үе шатлаагаар ингээд доороос нь бид яг явсаар агаад энэ хамгийн дээд нь очиод үзсэн бохоо. Одоо энэс цаашаа гарангуудаа одоо юу гэдэг энэ саяны BCL бид төрөл авсан шүү дээ. Одоо алт авсан баг нь бол цаашаа одоо ингээд төвүүдийн аврагт одоо ордог ч юм уу тий. NBA-ийн G League-ийн авраг багтаа тоглолдог. Ер нь бол айгуу тавчхнаар тайлбарлах юм бол яг одоо нийт хүмүүсийн мэдж байгаа нөгөө хөл бөмбөгийн аврагуудын лид шүү дээ Champions League тэр шиг улс болгоны аврагууд ордог. За тэнд чинь бол Английн авраг, Италийн авраг, Испаний авраг гэдээ орж ирж. Ер нь бол яг л тийм гэсэн. Улс болгоны өөрсдийнхөө лигт төрүүлсэн багууд BCL тэмцээнд оролцох эрхээ авдаг. Тэгээд оролцдог. Ийм л тэмцээн. Тэгээд оролцонгуудлаа Азиасаа бүх багуудаас 3-т орчиж байгаа юм. За. Окей, супер амар байсан шүү. Тэгээ одоо ер нь бол би ингэж бодоод байгаа. Одоо сая хасын үлгүүд болохоор Broncos те. Broncos болохоор чинь сая Монголын лиг дээр үзэнгүүд айгуу сайн үдчихэж байгаа байхгүй те. 3 орнод чинь өндөр амжилт үзүүлсэн. Тэнгүүд Монголын лигийн багууд бас нэлээд чанга юм байна да гэж би бодсон. Ерөнхийдөө одоо сая BCL тоглоход ер нь чанга байв уу? Монголдо тоглох ер нь чанга байв уу? Монголын лиг. Яг одоо шинээр одоо пост багтаа тоглож байгаа бол хин юу хийхээ мэдэхгүй болохоор мандаа баг нөгөө маа багийн яаж системийг мэдэхгүй болохоор бас арай өөр байхгүй. Тэгвэл Монголд ч болохоор яг мандаа багийн бүх хувилбарч гэдэг юм тий. Бүх юмыг яг эсрэг баг мэдж байгаа болохоор бас яг ингээд харьцуулал одоо яг яаж харьцуулах юм бэ сайн мэдгүй. Гэхдээ яг Монгол тоглоход миний хувьд бол жоохон хэцүү байсан. Яг ингээд дээшээ гараад бус багтаа ингээд тоглож байгаа нь тэр зүгээс сайн л бүгд л амар ур чадвартай хүмүүс орж байгаа болохоор тэгээд бид яг хийхгүй нөгөө нэг хөлбөр системийг мэдгүй байсан болохоор бас айгүй амар байсан гэх юм. Зөв. За Биндрягийн хувьд ер нь Монгол тоглох хэцүү юу? Монголын лиг ер нь чанга уу? Хатуу юу?
Одоо тэгээд шүүлтнээс нь эхлээл ер нь харагддаг дөө. BCL чинь амар цэвэрхэн тоглоулдаг. Монголд чи яаж тоглоулдаг лээ. Тэгээд багуудын хувьд бол би бол ер нь Монголын багууд бас тэр BCL-д орж байгаа удаа ер нь бол бас нэлийн ойролцоос ганц 2 баг байж магадгүй л гэж бодсон. Одоо манайх ингэж явж байгаа юм чинь одоо бид энд үзэхдээ бас бус багуудтай яаж тоглодог лээ. Тэгээд бус багуудаас манайхтай яаж тоглож исэн бэлээ. Тэр бодохоор ер нь бас Монголоос хитэн багуудаас дээш үзэх боломжтой л гэж одоо яг бүрэлдэхүүнээрээ удаан явуул. Манайх шиг тийм. Сая ихтэй гоё үнцэг гарч ирж штэ. Шүүлтгээд. Тийм. За окей. За тэгвэл Монголын лиг дээр тоглож байгаа шүүлт дээ штэ тий. Сая BCL дээр тоглож байгаа шүүлт хоёрын ялгаа нь юу санагдсан бэ? Ер нь Монголын лиг жоохон зодтолтуулаад нөө. Тийш амар нийлээл хүчтэй тоглох үлээхгүй дээ тий. Нилээ үзүүлдэг шүү дээ. Би ми чинь тэнд бол алуулт шүү дээ. Баг ингээд түрүү жилийн би яг тантай цоврал дээр ингээд орой зүгээр ингээд хүн зодуулсан юм шиг болдог ус баг. Ингээд орой ороод ингээд ямар ч ингээд тэнгэл авахгүй зүгээр ороод унтдаг ус. Манай Миллер чи ирээд нэг хэсэг яасан шүү дээ. Стрессэлсэн үү? Стрессэлсэн шүү дээ. Яагаад ингэж үлээхгүй байгаа юм бэ? Чи юу болоод байгаа юм бэ? Тэгээ тэрэндээ нэг нэлээд тоглолтууд л тэгээ манай хурчин стресс тэгэхээр тэрэндээ өөрөө бүх юмдаа ч юм. Сүүлдээ ер нь жоохон ойлгосон баг. Яг энэ за ер нь нэг иймэрхүү юм дээр ингэдэг шүү ч юм. Тийм бол анзаарчихсан. Тэгэхээр үлээхгүй байснаар ер нь жоохон зодтолтуулаад байснараа тэр нь юу нэг бид нар сайнаар нөлөөлөд байгаа юм уу? Муугаар нөлөөлөд байгаа юм уу? Одоо цаашаа том тэмцээнүүдэд явж үзлээ шүү дээ сая тий. Гэхдээ яг экзэгтэй үед одоо яг тэгээд алдаа одоо яг тийм шүүлтийн алдаа гаргуул бас багуудад хохиролтой тэрнээс бол хожигдчихвол бас хохиролтой. За тэгээд одоо хожлыг ер нь шийдэж байгаа шүү дээ. Ер нь бол тэр шүүлт чи ер нь багийн тэгэхээр бас ер нь цэвэрлэл яг үндэ шүүгчнэр хаа ингээд нөгөө одоо тоглолтыг удирдах ямар ч тийм одоо миний хувьд бол ирэх байхгүй гэж боддог байхгүй. Одоо бид амар хөдөлмөрлж ийж одоо тэр 3 хүний нэг хүлээлтээс одоо тэр бүтэн жилийн хөдөлмөрөө алдах тийм эрсдэлтэй болохоор шүүгчнэр бол яг ингэж яг бүр ингэж зөв ингэж байн одоо ярилцаж мэрэлт буруу шийдвэр бол байн ярилцаж буцаагаад одоо зөв болох талаараа бол амар Монголын лиг дээр анхаарахгүй бол Монголын лигийн шүүгчнэр бол зүгээр яа. Үнэхээр бүр энэ жил бол бүр үнэхээр хэцүү байсан. Одоо тэгээ танаас соход Эпс Метал 2-ын 7-т тоглолттой. Тэн дээр Эпсийн толгой дээр нэг буруу шүүлт гарсан гэж юм болж та одоо таны бодол зөвөр одоо яг энэ подкастын хөтлөгчөөр биш Эпсийн чичээр. За ер нь тэр ямар гоё юм бэ? Надаас асуу гэж асууд мэдгүй би болохоор би ч тэг амар гоё зүр сагсаал үзэх дуртай хүн байхгүй би. Тэгээд би бол гэхдээ яг шийдвэрээ гаргацсан. Ирчилээс бол ямар нэгэн багийн бол явж хамааралгүй бай гэж шийдсэн. Тэгэхгүй бол бас жоохон стресстэй тий. Тэгээд нэг аюу их тийм жалга доонны үстүүд гарч сайн найз майзтай хүртэл хэрэлдэж мэрэлдээ зүр сагсаас бол бүр гай болж байгаа байхгүй. Тэгж дад ер нь жоохон өөрөө үндсэн ажил руу анхаарах гэж доо тэгж байгаа. Шүлдийн хувьд бол яг хаа тэр толгой кодгийг бол би мэдхгүй би ерөөс ойлгоогүй. Тэг хамгийн гол нэрийг нөө хөөж байгаа нэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэр шөө лөө нэг залуу байгаад байгаа шүү дээ. Хин блэ нэг залуу байгаад байгаа шүү дээ. Яг нөө нэг хөөх үгүй юу шийдвэрийг гаргаж байгаа нэг залуу байгаад байгаа суугаад ийм зургт үзэж байгаа шийдвэр гаргасан. Толгойч яхаа юу байсан бэлээ? Өмнө нь спортын бус авснаа. Техник авч жүжиглсэн гээ техник аваад тэгээд араас нь спортын бус аваад Тэгэхээр угаасаа дөрмөндөө талбайгаас бол хөөх угаасаа шийдвэр байдаг хөөх. Тийм л дээ. Тийм. Тэр чинь нөгөө нэг санаандгүй гараараа зогсож байгаа шүү. Тэнгүүд чинь тэрийг яг тэгээ хөөж байгаа нэг тийм хэсэг байсан. Яах одоо тэгээ болоод өнгөрсөн юм дөө. Тэгээ шүүлтмэл. Одоо хамгийн гол нь хүн болгон хилээд байна. Хилээд байхад засахгүй байвал бас жоохон асуудалтай тий. Тийм. Одоо бүр тоглогчид тэгэл багийн эзэд мэддээс ахуулаад үзэгчдээс ахуулаад бүгд үгүйсээ шүүлт асуудалтай байна гэдгийг одоо яриалахын одоо тэгээ сайжрах байлгүй дээ. Зөөлөх байлгүй дээ ч баахан алцуулаад ах юм. Сая энэ BCL-ийн шүүлтгийг ярих юм бол үнэхээр амар байсан. Одоо амар ингээд бүх юмыг амар гоё харж үлээж байгаа хөөхгүй ингээд баг алдахгүй. Ингээл яа тоглоход ахаа ямар ч тийм юу одоо юу байхгүй. Стресс тийм шүүлтэн дээр ямар ч юм байхгүй болохоор айгу амар юмч. Тэгэхгүй одоо ингээл магтаа тоглож байгаа л юу гэдэг маахныг 20 оноогоор илүү багийг хожиж байгаа л тийм хүч шууд эсрэг талд илтүүлээд эхэлж байгаа юм чинь. Тэр чинь амар тэгээд бас эрсдэлтэй шүү дээ. Тэр чинь хожигдчих магадлал ингээд нэг бариулаад ирэх юм бол буцаж бид идчихээс ирэх ингээд тамирчиж чинь ингээд бариулсан тоглолтын дээр буцаж ингээд орох гэж хэцүү байдаг шүү дээ. Тэр мөрөн дээр чинь айгүй хэцүү юм чинь. 20 оноогоор яг ингээд хожсон багийн эсрэг тал руу шууд илтүүлээд эхэлж байгаа юм чинь. Тийм амар хэцүү.
Тэд нар шүүлтгийг би зөөрөөс хажуунаас анзаарч байхад ер нь нэг юм нөгөө шүүгчийн шийдвэр буруу байсныг ер нь одоо тамирчид яг талбай дээр байгаа тэр хүн өөрөө мэдчихэж штэ одоо тэрэндээ тамирчид ингэж амар их шаттай юм шиг байл хараад байхад тэрнээсээ болоод зарим нь л тоглолтоо ингэж шууд алдчихж байгаа юм уу те ингээд одоо юм чи амар урт үйлрэлээ л штэ ингээд хажуунаас харж байгаа. Барсаа бол 1-2 тоглолтод л яг үнэхээр тэрэндээ ингээд нервтээд бүр яг жинхнээсээ өөрөө ингээд нервтээд нөгөө сагсаа бодохгүйгээр шүүгч ингээд энэ гэдэг юм бодолтой болцсон байгаа юм шиг харагдаж байгаа жишээний те. Тэгэхээр би тэрийг бол тад руу нэг асууж байсан шүү дээ. Зөв юм уу буруу юм уу гэдэг. Одоо надад л тэрэнд нэг юм зөв гэх одоо ямар ч юм уу мөрөх юм байхгүй мó. Одоо яаж ч утсан те. Тэгэж бодож байна. За ноёны баг маг гэдэг харлайт байна уу? Анх ороход түрүү жил айгүй хэцүү дүүст ингээл угаасаа юу гэдэг найз мэдзүүдтэйгээ ингээд уулзаад ингээд байж ангуудчих. Танаа бид шүүлтгийг бас ингээд амар ингээд буруугаар ингээд хараад байгаа шүү дээ баг ингээд болохгүй байна гэл тэгж яах чи эсрэг багийн ингээд магаа найз үзчих. Танаа багт илүүлээд гэдэг. Тэгээ тэрийг сонсчод яаж гэл. Тэгэл стат энэ төр харахаар уусаа манай баг дутуу байгаад байгаа юм чи алдаа малдан дээр чинь. Тэгээ бас за одоо манай хоёр болохоор яг нөгөө нэг тоглогчийнхаа өөс тайлбарж штэ. За арын албанд ирж байгаа одоо над руу ч гэсэн манай найзад танах ноёны баг UJ-ранагийн 5 давхарт улаан оройтой гэж байгаа. Тэр чи яг үүндээ бид нэр мөнгөө UJ-ранаа төлөөд тэр өрөөг ингээд улирлаар нь түрээсэлж байгаа. За тэнгүү зарим нэг нөхцөлд хасын үлгүүд баг UJ-ранаа дээр бэлтгэл хийж гэдэг юмнууд бол ингээд явж идэг. Тэн дээр ямар ч ялгаагүйгээр бид нэр тэнд сул цаг байсан тэр цагийг аваад мөнгөө төлөөл явдаг. Ашгүй нэг эм банк арена боллоо тий. Sorry, эм банк арена шүү тий. Тий, одоо нэг ашгүй нэг эм банк арена боллоо одоо. Podcast Room-ийн хамтрагчаар Бааз санхүүгийн платформ бид бүхэнтэй энэ удаагийн дугаар дээр хамтран ажиллаж байна. За тэгэхээр Баазын хувьд бизнесийн өдөр тутмын санхүүгийн бүртгэл хөтлөх, за хянах, ам нэгтлэнгуудын ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой санхүү, за цалин, бараа материал, пост шоп зэрэг хослож ажилдаг модулаас бүрдсэн клауд платформ байгаа. Олон төрлийн тайлан бэлддэг нэгтлэнгууд амун бизнес эрхлэгчид маань за тайлангаа бэлтгэхэд гар ажиллагаа ихтэй хэцүү санагддаг бол та бүхэн Бааз хэмээх энэхүү санхүүгийн платформыг ашиглаад үзээрэй. Та бүхний ажлыг маш ихээр хөнгөвчлөх болно. За онцлогийн хувьд хэдэн ч хүн хамт орж ажилласан бай. За адилхан сарын төлбөр нь 1 сардаа нэг модул нь 22,000 төгрөг гэдэг. За харин сараас илүү хугацаагаар төлөх юм бол за энэхүү дүнгээсээ 15%-аар дахиад хямдрах боломжтой юм байна. Ингээд манай энэ удаагийн подкаст румын хамтрагчаар Бааз санхүүгийн платформ хамтран ажиллаж байна. Тэгээд сая BCL-ийн тэмцээнүүдийг харж байхад ер нь юу агаад байна? Айгүй их явж гин. Тэгээд хасын үлгүүдийн хувьд бол энэ жил аимшигтай урт улирал болж арай гэж нэг юм өндөрлөлөө те. Би бүр яг үнийг тэгэхээр та хэд юмс бүр ингээд амар их ядарсан. Тэгээ би бүр сүултээ мөхөш рүү бичдэг аахгүй Instagram-аар. Йоо одоо болохгүй мó наач ямар урт юм бэ гэх. Амар урт байлаа. Ер нь ийм урт улирлыг өмнө өнгөрүүлж ивүү. Урт улирал ямар байд юм бэ? Яг хаа миний хувьд болохоор хаа би нөгөө нэг өмнө 3 сар 3 тоглолдог байсан шүү дээ. Тэнгүүд 5 сар 5-ын лиг дуусаад нэг 12 он нэг 2 7 хоног муу амраад буцаал 3 сар 3 бэлтгэл гарчдаг байсан болохоор яг ийм ачааллыг бол яг би бол зүгээр энгийн нэр түлээж авч байгаа тийм. Манай хэдийн хувьд ямар гэдэг юм. Тэр нь л амар урт санагдсан. Бараг тэр BCL дуусаад бараг зүгээр улирал дууссандаа бараг баярлалаа. Тийм ерөн тэрсэлтэй бидэд яг үнэндээ. Үнэхээр бүр залхацсан байсан бидэд болоор. Тэр хүрэл медаль авсандаа биш. Улирал ингээд дууслаа гэж баярлалаа. Одоо амарлаа гэж. Тэ шүү дээ. Чи тэр хүрэл авчиад хувцсалах хүрээнд хэлсэн гэж би хэлж шүү. Хоол идья гэдэг. Гарч ирсэн. Одоо яа. Манай BCL нөгөө Зүүн Азийн авраг аваад ихээ медаль зүүсэн гэсэн. Тэгэл манай багийн эзэн очил. Баяр үргээ ихээ Зүүн Азийн авраг боллоо шүү дээ. Хаа хоол идэсэн. Хаяа бас бүр юм сагснаас уйдмаар бүр сагсыг үзэн ядмаар үе гарч ирдэггүй. Ирдэггүй та хэдэд. Надад бол ирсэн яхаа. Энэ үлрэл би бүр үлрэл. сая сүүлд баг тэгсэн шүү дээ. Баг ингээд авраг finally одоо Монголын лигийн авраг дээр ингээд тэрний өмнө би бүр ингээд сагс тоглох ямар сонирхолтой болсон зэ. Тэгээ яаж идэл жоохон ч гэсэн бэртэлтэй байсан. Тэгээ бүр сагсыг ингээд хайцсан байж байгаа. Хайцсан ч үхтэй.
тоглох ямар ч тийм ирчгүүчгүй байж байгаад буцаж нөө одоо байж дуртай болж молсон шүү дээ. А тийм үү. Тийм ингээд бүр ингээд даун болсон байж байгаа буцаад дуртай болж байна. Одоо та чи одоо л яг хаа эпстэй хариалгүй гэж байна шүү дээ. Хариалгүй ч яг хариалгүй болчихсон юм уу гэж бодож байгаа. Өдрөл дээр одоо байсан шүү дээ. Тэгээ одоо жишээ нь зөвхөн нууцшол эпс баг хэдэн сараас эхэж байрдсан бэ? Ер нь удсноо. Плей-офф эхлэв үү? Өдрөлийн төгсөл. Юу эзэлсэн бэ гэсэн бэ? Байрлсан бэ. Байрлсан гэж юу? Ер нь нэг тийм амар эртмэрт бол байрлаагүй. Ер нь жоохон хүлж аваад байрлаж ирсэн шүү дээ. Эпсийнхэн бол. Би тэгтээ бол яг мөнгө шинтер шиг бол тэтэртэй хамт байгаа. Би ч нөө менежер ш зүгээр нөө төлөөлөгч гэдэг хүн учраас ерөнхий зүгээр нэг сошиал дээр үнэхээр зүгээр дуртайдаа бичиж байгаа хэрэг юмнуудаа ингээл бичиж идэг. Тэгээд дээр нэмээд нөгөө нэг хамгийн гол нь очиж үзэж чин сэтгэлээсээ дэмжих л одоо миний яг ажил байгаад байгаа байхгүй тий. Цалинтай үзнэ гэдэг байгаа шнэ. Тэгээд би лав ингэж бодсон. Нөгөө нэг амжилтаар цэнэглэгдээд байгаа шүү дээ. Та хэд ч юм болохоор нөө хожоод дөрүүлээд ингээл дөрүүлэл яваад байгаа учраас айгүй гоё юм амжилтаар цэнэглэгдээд яваад байсан байх гэж би зүгээр бодож байгаа. Хожихгүй байвал бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Сайн ингээл лигийн авраг болоогүй бол энэ BCL бас хэцүү байх те. Ер нь бас тийш те. Шал өөр хэцүүтэй орно гэдэг те. Яг хаа энэ чинь ингэж байгаа юм. Бүр ингээд 50-аас ахуулаад New Taipei Kings гэх баг амар том баг байхгүй хаа. Jeremy Lin тоглолдог. Одоо багийн төсвөн гэхэд одоо жилийн 20 сая доллар ч гэдэг юм уу тийм багийг манай баг очиж хожицгоор ч ингээд тамирчид бидний хувьд л амар ихтгэл авч байгаа юм. За ерөнхий боломжтой юм байна. Ингээ маанх ингээд дутуу барил дээр одоо дутуу хүн авцсан юм байна гэ тэ өндөр мадлаг онроо шүү дээ. Тэгээд ер нь үзэх юм байна гингүүтээ бид чинь бас ер нь хамтаа болоо. За ер нь хүчтэй явна шүү. Ер нь Нэмбари гээд өөрсдөд гэж ирсэн баг. Боломжтой юм байна. Тийм би бас тэрийг тэгж бодож тэгээд ер нь энд бас айгу хүнд бас цувралууд болсон шүү дээ. Яг одоо энэ үйлрэлд бол бүх юм яг тийм амар амраагаагүй те. Манайх Сэлэнг бодностой одоо энэ жил Демаркус Кассенс ирсэн байсан цуврал нэг гээл байж хат манай яг ерөнхий засгалжуулагч байхгүй болсон те. За тэрнээс ахвлаа тэгээд цуврал 3 би яг хөө зүгээр дараа нь хувьдаа л өөрөө ингэж бодсон. Хэрвээ манайх тэр 7 дахь тоглолтод хожигдсан байсан бол дараа нь энэ BCL-ийн амжилтуудыг гаргахад ер нь амар хэцүү байсан байна. Тэр чинь нөгөө манайх хожигдчихоор чин за одоо би зүгээр тамирчдынхаа ус бодох мэдээж ямар ойлгох сэтгэл санаар юм те. За тэгээд тэр чинь ингээд хугацааны хувьд цаашаа дахиад финалийн шат байгаа. За BCL чинь 4 сард гингөө 4 сарын сүүлээр гингөө тэр оронд амар их юм зур дан тамирчид нөгөө ямар сэтгэл зүгээр бэлтгэлээ хийх байсан бол те тэр чинь лиг дууссан 7 дахь тоглолтод хожигдсан. За юу ч гэсэн нэг BCL руугаа явъя да гэдэг байдлаар хандах байсан ч юм. Тэнгүүд яг манайх тэр 3-3 болсон тоглолтыг бол би амар одоо надад үлдсэн юм. Бид нар ч Сэлэнг бодносоо 3-1-ээр хожиж 3-3 болсон шүү дээ. Тэг яг орой хоолой ингээд бөөнөр идэж яхад ингээд тэг чи бараг 20 дэх идэж байгаа манай ингээд имч терапевтууд коучнер те хинч бараг хоорондоо юм дуураагүй те зүгээр ингээд бүгд уртгаа хоолой идэл тэгээ байжсэн чи мууш авах л. За одоо ингэж хідүүлээ энэ тоглолт дууссан. Одоо тийм учраас зүгээр бөөнөр явж контр тоглоё. BCD. Бөөндө шөнийн 2-3 хүртэл BCD начаа. Тэгээд бид скол дээр очиод 14 лээ те Миках ирээд 12 те 17-7-оор зөв контр тоглоо. Тэгээд нэг юм хэсэг тархилгоогоо жоохон амраагаад тэр чинь 2 хоногийн дараа 7 дахь тоглолт байсан. Хэрвээ бид тэр тоглолтод ялагдл хүлээсэн байсан л энэ амжилтууд гарахад бол миний хувьд хэцүү болсон баг. Яг нөө таны хэл дээр амжилтаар цэнэглэгдээ те. За окей, энийг болчлаа, авраг авчлаа. За зүү азах авраг авчлаа. Одоо ингэ шүү гэдэг нэг юм. Тэрүүгээрээ манай тамирчид илүү их нөгөө ядархаасаа илүүтэйгээр ингэж өөрийгөө гоё хорцолж урагшаага явсан байх гэж бодсон. Чигдэлч гашуун шүү те. Хэдэн гэдэг хэцүү л дээ. Би чинь тэр нөгөө нэг арангаад дэдэг жил анда маань ихний шатнаас болторч байгаа байхгүй. Тэг чинь тэгээд лиг үзээ суун гэдэг чинь амар хэцүү юм чинь. Чи ер нь гавдгүй байсан байх ч л. Тэгээ ер нь яг харангаад тийм. Ер нь хараад гавдгүй л нөхөр өдөг байсан. Нөгөө нэг одоо сая бол жишээлбэл лигийн үеэр ингээл хасыг үлгүүд яасан юм. Угаасаа нөгөө бүхэл багууд бифтэй штэ тий. Тэгэл яг нөгөө плей-оффын үе ярьчихдээ Монголд тэл дээд лигээр амьсгалал бөөн токсик постууд явж байгаа штэ. Тэгэл бүгд л нэг багийг доош нь ямар нэгэн багигтай бол угаасаа л ийм бифтэй байгаа штэ тий. Багийн эцдээс ахуулаад тэгэнгүүт сая хас гарч ирэнгүүтлээ яг нөгөө нэг ийм Азад тий. Зөвхөн Монголдоо биш ингээд дэлхийд нэрээ гаргаж байгаа нь Монгол хүний хувьд энэ амар гоё
зүйл байхгүй. Тэгэнгүүт нөө нэг бүх хүмүүс хүлээн зөвшөөрж ин л да тий. Тэр надад амар гоё. Жишээлбэл одоо манай мөнгөчин бол асын үлгэд бол маш дургу өн шүү дээ. Тэгэнгүүт саяны одоо амжилтан дээр бол ингээ хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тий. За окей, респект шүү. Та нар үнэхээр гоё байлаа. Инглээ тэглээ. Одоо ер нь бол ганцхан мөнгөчин ерөнхийдөө бас хас дургу байсан бүх хүмүүс ингээд одоо хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь надаа ингээд хөндлөнгөөс харахад амар гоё санагдчихсэн. Тэгэхээр та хэдэд өөрсдөд чинь тэр бас мэдрэгцэн л баг та. Тийм шүү дээ. Угаасаа ингээд бүхэн баяр хүргээл одоо тиймэрхүү постууд ч гэсэн явж байна. Танаа багт ингээд дургу гэхдээ яг хуу та нар ингээд хүндлэл хүлээх ёстой хүмүүс гэл зөндөө тийм явж байна. Тэгээ тэрийг харчаад та ерөнхийдөө том газар ер нь том амжилт үзүүлсэн юм байна даа л гэж юм бодсон. Би тийч яг үүндээ хаа тэр амжилт нь одоо юу гэдэг гол биш зүгээр үйлрэл ингээд дуусч байгаа айгуу гоёсэн гэж ярьсан шүү дээ. Яг л тийм байсан. Энэ том амжилт үзүүлснэ яаж Би тийчэнтэй бүр баг 3 сар гарan гэрээсээ хол байсан шүү дээ. тийм сүүлийн 3 сар ингээд гэртээ очивол нэг 3-4 хоноо л буцаал ийшээ байрлал ээлжүүл нисээ явчихдаг. Гэрээ сандин билээ. Би түрүү подкаст эхлэхээс өмнө хоёрыг ирэхээс өмнө биндрат юм ярьж байхгүй юу. Тэгээд та хэд чинь сайн нөгөө CBA төрүүлсэн багийг очсон шүү дээ. Текст ч тийм л юм шиг байлээ шүү дээ. Тэг бүр амар тэр баг энэ бодлоо хамаагүй одоо би өсвөлтэй яг ботсон л та нэрэл залгаж байгаа хата гэсэн. Тэр тэгтээ сайн юм байл шүү. Сүүлийн BCL чим 9 баг байгаад 3-3-оор зоонд байгаад нэг нь хасагдах байсан байхгүй. Тэгээ 8 баг үлдээ цаашаа ингээд тоглох байсан. Тэгс чин одоо бид хэдий үзчихсэн нар ер нь ингээд солонгос стандарт дээгүүр тоглолт шүү дээ. Чи эхлээд солонгос хасагдчих дээ. Тэгсэн чи ингээд бидэд ярьж байгаа юм чи маа коуч нэртэй би яриасаас саний ямаасагс ингэж өгч ийн гэж. Монголын баг одоо бид нар 8-д үлдсэн багт ингээд солонгос хасагдаад явлаа гээл. Тэгээ бид чи 2 дугаар шатнд болтс гэдэг багтай Филиппиний тэрийг хожаал гарч тийм шүү дээ. Яа тэр бас хүн тоглолт болсон тийм бүр ёо. Тэр амар тоглолт. Тэрийг хожиж байгаа юм бол ингэн тэгнэ гэдэг чинь. Тийм болсон. Тэгээ хятадын баг хасагдж байгаа юм те. Тэгээ явж Зөв Азийн Япон авраг авсан. Уцунамия те. Уцунамия гэдэг баг авраг авсан. Японы гэхдээ яг үндэ систем юу мөн бүр яг адилхан юм ба. Тэр шигшээ дээр тоглож исэн Япон саяны одоо энэ Уцунамия гэдэг баг бол зүгээр яг л нэг системээр яг бүр ингээд яг өрцөн юм шиг ах ингээд хаана хин суул гарахаа бүгд мэддэг ингээд тэгэл бүр үнэхээр бид эдээс ялтчгүй л нэг 2-3 алхам хангалттай төрөж явж байна. Тийм байлээ. Тэрийг ер нь яг тэр тоглолтын өвч шиг ингээд нөгөө арын албатай тэр чинь ингээд хойно одоо нөгөө BCA, Amino энэ юмнууд найруулж байгаа. Арын албан л гэхэд баг 7-8 хүн байсан тийм. Тэд нар ингээд юм бүгд яг өөр ажилтай. Зарим нь бол одоо анзаарч хат баг л зөвхөн альчуур хариуцдаг ч юм уу. Зарим нь зөвхөн мөсөө хариуцдаг ч юм уу тийм. Ингээд бүх юм ин бэлдээ тавьсан юм зөөрийн массажны ормоор ингээд бүх юмаа тавьсан байна. зөндөө бол ажлын байр үүсгэсэн ба шүү дээ. Тэгжиж бас гоё. Тамирчид хүртэл амар гоё тэрэндээ скафер шүү дээ тийм биз дээ. Гоё багаараа цогц ажиллана гэдэг чи өөрөө бас бид нар чи одоо ийм амар урт аялал хийж ийж бас тэр чин баг хамт олноосоо бас каферч явахгүй болвол бас болохгүй шүү дээ тий. Тийм байх гэж бодож. Миний хувьд болохоор ингэж бодсон. Сүүлдээ яг үнийг хэлэхэд би хөлгүүдийн тоглолтыг үзэх болцсон аахгүй. Яа тэгэхээр Хятадыг хожоо, Филиппинийг хожоо тэгэл ер нь бол миний хувьд хүлээж исэн хүлээлтээс бүр угаасаа дээшээ гарцсан аахгүй. Бүр амар илүү гарцсан. Тэгэл ер нь бол хандсан. За болцсон энэ залуучууд өөс бүгд хийдэг юм а хийцээ. Угаасаа тэгэл ингээд сонсохоор л хасын үлгүүд хожлоо л гэдсэн аахгүй. Тэгээ тийм учраас бүр тэрнээс илүү өндөр хүлээлтийг ерөөсө тавиагүй, амжилтыг хүсээгүй, амжилтыг хүлээгээгүй. Угаасаа болцсон юм чинь те. Гээ за угаасаа үлгүүд бол үнэхээр амар юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөл тэгэл тэрнээс хойш үзэх байсан. Үнэхээр төрүүлсэн бол гоё л байх байсан. Гэхдээ 3 гэдэг бол хангалттай маш том амжилт. Бүр хүлээлтээс хэд дахин өндөр амжилт авч. Бид ч гэсэн өөрсдийгөө би бол тийм дэшээ гарна гэж боддог. Одоо тэр хүрэл медалийн тоглолтоор бид нар чи эхний хагас 10 оноор хожигдож орж ирдэг те. Тийм шүү дээ. Тэгж яхад одоо шууд энд асууч л та хоёроос би мэдэхгүй юм чаа. Нөгөө half timer ингээл коучнэр ярилцж байгаа гэсэн чинь Jordan та хэд гарч байгаа ш зөвхөн тамирчид үлдээд юм ярих гэсэн ингээд нэг тэгсэн шүү дээ. Тэн дээр ер нь юу ярьсан юм бэ? Би мэдмээр байна. Тэндээс зүгээр ингэсэн юм аа. Яг ингээд яг тэр багийг бол зүгээр маах зүгээр хангалттай ингээд зүгээр л ингээд хожижхоор баг байсан бохгүй яг үнийг хэлэхэд нөгөө нэг яг багийн гол тоглогч нь хүрэл медалийн тоглолтод бичсэн байсан шүү дээ. Тэгэхээр тэр тоглогч нь байхгүй болохоор бид угаас зүгээр л тоглоо хожижх байсан бохгүй. Тэгсэн мөртлөө
ингээд зүгээр тоглож хожихгүйгээр заавал хөлбөр систем гэл хурдан товтлооч юм уу тэрийгэ зогсоогоод ингээд өөрсдийнхөө зүгээр ингээд шууд явчих юм ингээд амар өөртөө амар хэцүүгээр ингэж тоглоодсон байхгүй. Тэрийг Jordan хэлээл зүгээр л ингээ хурдангуу зүгээр өөртөө тоглолтын одоо сул гаруй шид үгүй бол ор тэгээд самбартаа хүсэр гэд бөөндөө ингээ нэг цул болё тэгэхгүй хин хиндээ одоо ингээ юм бодоод яваад байна ингээд бити ингээ хүн амтны үг сонсон ингээд өөртөө зүгээр хайфан гоё тоглолт гэд тэгээд тиймэрхүү л хэлсэн шүү дээ. Харин нэг тийм болсон. Би дараа нь асуу гэж бодсон. Семифинал дээр хожигдсон шүү дээ, тий. Семифинал дээр хожигдох нэг тийм амар хүнд тусаагүй та хэд. Нэг тусаагүй яа. Нөгөөг нь Японы баг л байсан. Чи жүжиг чи үйлчих гал унжаага суугаад байсан л да. Одоо тэр үед яах вэ? Яг ойрхон хожигдсан болоос хэцүү л байсан ба. Ойрхон хожигдсан бол бас ингээ юм бодно шүү дээ. Тэр үед хожиж байсан да энэ төр гэдэг юм. Тэгэхгүй 20 оноор хожигдж байгаа юм чи юугаа бодов. Японы сакс гэхдээ наадтай ялч тасарчлаа шүү те. Уусааха. Амар болчихлоо те. Хамаагүй л үл. Бүх тоглогч нь локалрууд нь ч гэсэн легонрууд нь ч гэсэн үнэхээр ууж чадварууд нь сайд юм. Тэгвэл манайх тэр бүр алдахгүй шийдсэн шүү дээ. Эхний үед 11 7 хийчихсэн. 3 бас. 7 хийчих юм чи ихний үед. За зөв. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан өдөр бүр эрүүл зуршил урайтай бүгд найрамдах Солонгос улсын эрдэс витамины шилдэг брэнд болох Nutri-Day Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн дотроосоо уудаг бүсгүйчүүдийн арьс витамины бүх төрлийн сүүлийн амун бүх насны хүмүүст зориулсан баталгаатай амун чанартай витамин эрдэс минерала Nutri-Day Mongolia-гаас та бүхэн сонгоо аваарай. Эрдэс витамин дутагдлаа. Nutri-Day Mongolia дээр очиж мэрэгжлийн эрүүл мэнд болоод ерөнхий онцлогоогоор нь онцлуулж өөрт дутагдсан хэрэгтэй витамина зөвлүүлэн авах боломжтой. Ингээд подкаст румын хамтрагчаар Nutri-Day Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За энэ жил Cousins ирсэн шүү дээ. Cousins-ийн эсрэг тоглосон. Cousins-ийн эсрэг тоглосон хүмүүсээс ер нь би бас зөндөө ярилцсан суусан л та. Та хэд Cousins ер нь хэр байсан бэ? Ер нь Cousins-аа сүрдсэн үү? Би нэг ийм пост бичсэн байхгүй Cousins-тай холбоотой. Бүгд үзэгчд нь хүртэл Cousins таалагдах гал, тайлбарлагчд нь хүртэл Cousins-ийнхаа өмөрөөл гээл ер нь нэг тийм хандлага харагдаадсан байхгүй тий. Тэгэл нөгөө тоглогч шүүгчд нь хүртэл Cousins дээр өөр үлээгээл тий. Эсвэл зүгээр хэд Cousins дээр яатсан болохоор анхаарал хандуулсан болохоор тийг санагдаад байсан байж бас магадгүй. Яг эсрэг тоглоход ер нь гэтээс гоё штэ тий. NBA-ийн суперстар чи сагсан бөмбөг давж болох бүх амжилтыг гаргахад бүх юуг авсан хүн юм байл шүү дээ тий. NBA авраг. Жохон байхдаа үзээ авраг тий. Үдчихсэн үнтэйгээ тоглоно гэдэг чинь бас гоё санагдав. Бүр өөдөөс нь хамгаалах нь бас бүр гоё санагдав юм лээ. Чанга байна уу? Хатуу байсан уу? Ялч өөр төв шиг юм лээ. Үнэхээр л яг NBA тоглож ирсэн гэдэг шиг. Юу гэдэг саксанд чинь ингээ момент спорт шүү дээ. Ингээд одоо яг суларсан үед нь пас ингээд одоо хоцроод өгөхөд бас тэр хүний шийдэлт нь эвгүй гаргадаг юм уу тий. Яг тэр моментыг бол ерөөсөө алддаггүй юм бэл. Яа хизээ хаана юугаа их сулрахыг мэдээл зүгээр хүн болгонд ингээд яг чихэр шиг пассуудыг амар гоё гэж байгаа юм чи. Тэгэл одоо юу гэдэг Кан байна, Тулгаа байна. Энэ хоёр дэхтэй амар явж байгаа шүү дээ. Тэр Cousins-ийн нөлөөгөөр бүр маа зураг дээр бол үнэхээр сайн тоглосон шүү. Тийм тий. Тэгэл Cousins чинь тэгээд өөрөө бас хизээ яг тоглохоо мэдээд байгаа юм чи. Одоо сүүлийн хэдэн минутанд өөрөө шууд бүгдийг намжтай яриад алдаа аваад торгуулмарлаа гэл өөрөө шидээл. Тэгэл Cousins-аас бол бас баг дунд юу нэг тийм амар уур амьсгал эвдэгдэхэр хүн ингээд бид хэд ч хоорондоо тийм хүн гайг уур амьсгалтай баг авах гэсэн чи тэрнээс бол жоохон дотроо ингээд хэрүүл ууруулаа бас нэлийн юм болсон Cousins-аас. Тэр 6 дахь тоглолт тэр л амар мэдрэмж. Миний бол мэдэрсэн. 6 дахь тоглолтод маа хожигдож шүү дээ. 3-3 болгож шүү дээ. Тэр нөгөө локер руу ингээд ордоо шүү дээ цаашаа. Локер чинь нөгөө ер нь юм коридор найгуу нарийнхан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө тэр чинь нөгөө одоо юу гэдэг багийн нэг юм арын албаны хүн л нөгөө локро төгжиж дэлгүүрээ авч явдаг. Тэгээ бодноос хожицсан төрүүлээд орцсон. Тэгсэн чинь нөгөө дэлгүүртөө хүн байхгүй. Тэгсэн чинь ингээд бодносынхаа ингээд юм ханан талдаа ингээд зогссон. Тэгсэн чинь манайх араас нь орж. Яа 3-3 болчоод би яг Том ахын ард алхацсан ингээд локерлоо алхаж ирсэн чинь Cousins ингээд бид тийм ажууд ингээд чиглэлээр алхаад шаад ингээд инээгээд юм толгойнхоо гисдэг авчихсан. Тэр бол би ингээд Писта гэж бодсон. Тэр бол амар тэр чинь нэг юм хүлэрсэн ийм том биетэй те. Тэгээ тэнд чи ингээ ойрлоо. Тэгээ тэнд хэл том хахтай хэлдэг юм болцдог байна. Тэр тэгэл бүрөө тийм үү. Тэгэл за яв гэл тэр нэг ороод.
Тэр бол би амар. Маа тоомох чи яг талбайн гадна амар даруухан юм боловсон харагдаж. Талбай дээр бол амар шаартай. Амар уур муртай. Амар шат амар бүдүүлэг үү. Ерөнхий жоохон бүдүүлэг. Бас гайгүй те тэгтээ. Айгүй. Зүгээр яг талбай дээр гарчгаараа шал өөр хүн баг болчих юм санагдаад. Амар ууртай. Нэг 3-аас хийчихэд касумсаас яадаг л гараа ингэдэг л бас нэг тэгж нэг тийм байгаад ингээд зааж байгаа. Тийм ингэ заадаг л тий. За би танаа дасгалжуулагчийн тухай юм асуумаар байна. Дасгалжуулагч сая дунд нь халаад Монгол дасгалжуулагч орж ирсэн. Нэлээд залуухан залуу байгаа. За уучлаарай би нэрийг санахгүй хэн блэ? Ариун болт шүү дээ тий. За Ариун бол дасгалжуулагч маань ерөнхийдөө бас айгүй залуу хүн байгаад байдаг. Тэгээд өндөр албан тушаал дээр очсон. Тэгээд тэр хүнд тэгтээ бас тэр өндөр албан тушаалыг маягээд өгнө гэдэг бас айгүй эр зөргийн асуудал юм шиг надад санагдаад байна. Тэр чинь том шийдвэр ард нь их мөнгө явж байгаа. Олон хүний амьдрал бас явж байгаа. Тэгэнгүүт айгүй гоё явчлаа. Дасгалжуулагчийн хувьд ер нь хэр байсан бэ? Сайн байсан уу? Анхлан та нар дасгалжуулагчтай бас өөрсдөө итгэж ийсэн үү? Тэгээд бас одоо багийн ахлах тоглогчд маань тэр хүний үгэнд орж ийсэн үү? Гэх мэтчлэн надад мэдмээр байгаа зүйл бол байна. Яг хаан бити хариул. Битэд ингээд яг ингээд лигийн авраг аавна гэдэг аврага хамгаална гэж зорьсон байгаа болохоор яг үндэ бүр ингээд хин ч үсэн одоо муушуух тоомох ч үсэн хайбахтай байнга ярилцаж шийдвэрүүдийг гаргаж явсан. Тийм болохоор битэд ч илүү амар байсан байхгүй. Тэгэл угаасаа шийдвэр гаргахдаа юунууд багаараа ярилцаал за энэ хүнийг ингэж тавих гэж байгаа. Одоо энэ хүний өөдөөс та хэд ингээд үл тоомсорлох юм байхгүй шүү гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юмар ингэж хэлээл бүгд бөөндөө зөвшөөрч гарын үсэг зураал. Тэгээд анхнаасаа тавихтаа ярилцсан байхгүй бөөндөө яг багийн. Өөр гарын үсэг зурсан юм шүү тий. Хүн болгоноос очиж за одоо ийм шүү. Одоо энэ дээр ингээд гарын үсэг зураа ингээд ямар ч юм үйл ойлголцол юм уу эсвэл тийм юм байхгүй гэдгийг гарын үсэг зураад тэгээд бөөндөө яг хамт шийдвэр гаргасан. Энэ хүний үгэн 100 орноо гэдэг тий. Тэгэл ямар ч тийм асуудал байгаагүй. Nice. Тэгтээ тэ өөрөө нотлчлоо шүү дээ. Тэ хангалттай нотлоо шүү. Инээс илүү яах. Гэтэ гоё юм. Миний бодлоор бол яг юм монголчин ер нь бол дасгалжуулагчаар айгу дутж байгаа улс шүү дээ. Тэгэнгүүт монгол дасгалжуулагчтай тэр нь гоё юм залуу хүн тэгснэ цаашаа юм амжилт гаргачихж байгаа гэхээр би бол нэг ирээдүйд магадгүй шгшээгийн дасгалжуулагч болох юм болов уу гэж би харж байгаа ш. Та юу гэж бодож байгаа. Яг хоо тэгэл хөгжөөд явбал болох л илгүй. Цаг хугацаанд харуул. Тэгээд манай одоо ганц бид хэдийг одоо бүтэн бадж байгаа хүн болгоныг хүндлэлийг хүлээсэн нэг хүн байдаг байхгүй. Тэр нь пүүж ах. Пүүж ах бас багийн үүдийн уур амьсгал одоо тийм дэг журмыг бол зүгээр ингээд бүтэн сахиулж чаддаг ганц хүн байхгүй. Пүүж ахгүй бол бас айгүй хэцүү. Бид хэд ч хоорондоо муудалцах ч юм эсвэл ингээд энийгээ хүлээн зөвшөөрөхгүй үед бас зөндөө байгаа ш баг болгонд ч. Тэгж яах пүүж ах тэр болгоноос зохицуулдаг. Миний босс багийн аав юм уу тий. Тэр нь манай багийн аав ер нь толгой гэж явдаг байхгүй. Тэгэхгүй пүүжих байхал юм бол манай баг ер нь жоохыг бас ингэж тийм байж магадгүй. Пүүжих чи бүгдийг ингэж базаж чи тэгж гэдэг юм тий. Бүгдийг зааварчилдаг юм байхгүй. Тэр өнөө би ч одоо пүүжих яг доотлохын албан шилдэг. Ажилд ороод 2 илүү 3 онцоо офис дотор сууж чи гинтл. Фестам юу гэвтэй таа баг хоол идэв. Нэг танихгүй хүмүүс шүү дээ. Тэр ахыг яг сэн танихгүй тэгэл пүүж астрын өөр ингээл ажилтаа. Тэрээс хамаагүй. Надад бол хагыг тэгсэн шүү дээ. Юу гэвтэй таа бас хоол идэв. Гэтэ яг зөвнөө бүхэмиг яадаг те ингээд хоороо маргаа бол чи яах гээд ингээд сайхан манайх сайхан хараад ерөө хараал мараал нь бол амьдралдаа сонсож байгаагүй хараал мараал чих онгоож байгаа юм чи амар загнан эсвэл амар гойвч гэдэг юм уу манайх ч амар гоё ер нь тунгийн амар тааруулаа сурцсан амар гоё би нэг юм сонссон манайх чи нэг баскетбол Kardashians гэдэг нэг контент хийдیں۔ За тэрүүгээр та хэдийн тухай зөндөө яригдаж л байсан байх. Тэр юу үзэж гинөө? Үзчихсэн. Тэгээ яг угаасаа өөрсдийг нэрэд тах чи үзгээс ч яах вэ? За тэгсэн чи тэрэн дээр нэг Чинзогийн хэсэг гард юм аа. Би албаар орчуулаагүй гэдэг хэсэг гарчдаг байхгүй юу? Тэрнээс болж нэг баг дотор нэг юм үүснэ. Тэгсэн үү? За тэрийг чи манай өмнөх нөгөө манай өвөө дасгалдаг. Манай өвөө чи тэрийг хин очиод орчуулсан мэдэхгүй заяа. Тэгснэ ингээд Чинзоохт гомдоо. Тэгснэ ингээд Чинзоо энгийн байвал хоёул ингээд хамтарч ажиллахад хэцүүгээд Чинзоохыг чинь баг халах гад. Тэгээд Чинзоох чинь баг 7 хоног молоо бэлтгэлд ирээгүй шүү дээ. Бан аваад.
Тэгж тэгж яагаад яг хаа. Яж тэр микийн чинзоодч биш. Муушууд байсан шүү дээ. Тэр хаа байсан тэн очиж сонслоо. Тэр чинзаа хаацгүй заа ер нь. Энэ танаа уугнаа надаас яг тоглолтын өмнө тэр тоглолтын өмнө асуусан байхгүй. Муушуу ах тэр мик зөвлөгчгүй гэхээр нь би яах юм бэ өнөөдрийн тоглолтод гэсэн чинь уугнаа надад хэлэхгүйгээр авч муушуу ах зөвлөгч. За. Яг гайтай юм шиг манай баг танаа уугнаа нэг л удаа энэ улирлын туршид тэр микээ зөвлөгсөн. Тэн дээр чин заах тийм ярьсан. Тэгээ бан авчих. Тэгтээ буцаад ажилдаа орсон шүү дээ, тий? Судалгаа болсон. 7 хоног болоод тэгээ сүүлд нь дасгалжуулагчаас асуусан чи яг хөө ингэж нөгөө нэг бас юу мэдрүүлэхгүй бол наа хүн чинь бас болохгүй гэдэг утгаар нь тэгсэн гэл тэгээд. Чин заах ч тэгээ хөр хүүхчих 7 хоногийн бан авснаа юм заалан дотор юм хувцас зүгсэн. Угаас надад сагснаас зөндөө ажил байна. Өөрийгөө хоороод. За манай легонерын дэвд энэ жил сайн байсан уу? Ер нь дажгүй юу? Цаан характер бол чухал үстэй. Тоолборт бол зүтгэсэн шүү энэ жил бол. Сайн байс те. 20 хэдэн тоглолт дандаа 30 хэдэн минут тоолбортыг бол үнэхээр шүтсэн. Бүр ингээд товны одоо дисциплин гэж цахилгаан бат маад үнэхээр сайтай тогтож байна. Амар те. Тэгэхээр тэгээд одоо би бол яг тоолбортыг хамгийн анх онгоцны будаас очиж авч ирсэн байранд нь оруулж ирсэн те. Яг би тэгэл зөндөө сонсч ирсэн л доо. Одоо найз нөхдөд өөр багийн менежерүүд бас хийж байгаа ч юм уу те. Тэгэхээр зарим легонрууд бол жоох хэцүү гэж байгаа те. Ингээ шөнөөрөө задлагдаг. Би энд нэг юм асуудалд орчлоо. Ми карт болохгүй нэл чи наа ирээд аваадагш би юм ажиллаа тийм ажиллаа. Жордны хувьд бол яг үүнд л нэг ч удаа тийм асуудал гаргаж байгаагүй. Яг л намайг байранд нь оруулж өгсөний 2 или 3 хоногийн дараа надад чи галт тогооны хоол их хэрэгсэл бэлдэж өгөөч гэсэн. Би галт тогооны комент бэлдэж өгсөн. Тэрнээс хойш нэг ч тэгэж юм яманд гомдож би ингээд намайг ирээд аваач ингээд тэр гэх юм байгаагүй. Тэгээ өөрөө бүр Америкаас ирэхдээ тийм бид нар ч баг өвөл өмсөхөөргүй мангар зузаан цасны гутал мотал юмтайгаа төөрх юм уу тоглоод ботцсон байсаа яах вэ нэрээгаа тэгэл бүх юм өөрхий авчирал тэр үнэхээр амар санацлаа сая жишээ Крисмасаар багийнхандаа бэлэг өгч байгаа бид нарт нэг юм Америкас юм дарахаар юм шүглдэг юм коуч нарт бэлгэлж байгаа ч юм уу ер нь өөрийнх нь хандлага дээр цаачаа ном бичээд сая бас 2 дахь номоо бичээд дууссан баха энэ. Боо тийм үү. Одоо Монгол хэвлүүлнэ гэдсэн шүү дээ. Боо окей. Тэр ч одоо баг Монгол хүн баа. Тэг Монгол дуртай байна уу нэрээ. Легонрууд бүр үлдмээр нэг даамж. Тийм үү. Тийм. Бүгд Монгол тогломоор байна гэд. Миллер зэлэр чинь баг би энд байр авлаамаа. Тийм үү. Тоолборчтой нэг амар юм хоол мол болохгүй. За окей. Бантам будаа шүүл бүгдийн яг адилхан хамт идэл гараа авчих. Ямар ч асуудал тэр нь бол Монголын юу таалагдаад байна эднэрт? мэдгүй. Монголын ус юм таалагдсан. Тийм шүү дээ. Дубаа мабагаас хүртэл. Тэгээд хаа нэг хүндлэмээр юм одоо бид хэд өглөө олоо одоо 6 юм уу 7-оос ер нь 7 хоногийн нэг 6 өдөр ч юм уу бид хэд өглөө олоо шийдэж байгаа байхгүй ер нь одоо энэ үлрэлийг дандаа шийдчихсэн. Тэгж явах тоолборт бүр ингээд өглөө бол нэг ч тасалж байгаагүй одоо. Зүгээр тоолборт бол ирэхгүй байж болно шүү дээ. Өөртөө тийм одоо ирэх мэдлэг юм уу байгаа. Манай одоо 3 ах ч юм уу те ирдэггүй байхгүй ер нь өглөө ажил мөн төрөлтэй тийм үү те. Тэгж явах чинь одоо юу гэдэг тоолборт бүр ингээд дандаа өглөө олго ирж байгаа юм чи. Дандаа. Тэгээ бүтэнсэн өдөр бүгдээрээ амарч ганцаараа шийдэж мэддэг тийм бүр ингээд. Үнэхээр сайн юм билээ. Окей. За. Цахилгаан автомашины шин төвшин 1 цэнэгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дахь хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг IAM Motors Mongolia EMC Facebook хаягнаас авах боломжтой. Подкаст рүүмийн хамтрагчаар IAM Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин төвшин 1 цэнэгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дахь хамон хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн IAM Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За хэдүүлээ нэг сакстай холбоотой нэг сүлийн асуулт асуугаад тэгээд өөр сэдв ярьсан ч яах вэ гэж бодож байна. Угаасаа нэг саксныхоо орохоор асуудаг асуулт байгаа. Гарааны 5 хайлаач нэг сэлгээтэй гэдэг ч байгаа. 5 байрлал дээр. За гиндрэх. Гарааны 5 гэдэг нь одоохоо бүх цаг уу? Тийм бүх цаг байсл гэж. Би бүгднгээс нь асуудаг байхгүй. Тэгэл яг өөрөөсдийнхөө зүгээрс л харилт. Яг энэ зүр өөрсдийн л өөрөөсдөө чинь л бодлоо шүү дээ. Хин нэг одоо гомдоосон ч яах вэ? Тий. За холбогчоос угаасаа сэг яхахыг тавина. Нэг дээр. Нэг дээр.
2 дээр болохоор санчрах, 3 дээр тоомох, 4 дээр одоо би яг үзээгүй л дээ. Гэтэ яг статын ингээ бодохоор яг 11 авраг авдаг болоо төвшин баярах чинь. За төвшин баярах гээд 4 дээр тавьчих. 11 авраг ш 11 финалцсан. Финалцсан гэдэг үү. 6-6 гэж ирдэг байна. Тэгээд тэр төвшин баяр гээд ахыг бас манай ах нар ч бас амар тийм бүр амар гоё тоглодог моголдог, амар ухаантай, тэгж дундаас амар сайн шиддэг. Ер нь бол нийл сайн тоглодог байсан гэж ярьдаг болохоор төвшин баяр ахыг тавьчих. 5 дээр болохоор нэг од яах хаа. Шарвах авахгүй юм тий. Мэдгүй. Окей. За ойлголаа. Сэлгэнд нэг бааш нэрээ. Сэлгэн. Өөрийгөө авчихгүй. За. Гейм долоо би. За, сэлгэнд чинь одоо сэлгэнд 2 дээр тоглохоор нэг мууш ахыг авчих дөө. Окей. Яагаад муушиг даамтай амар их 6 дээр авдсан ш нь муушиг. Ариун уусаа мууш ах чинь хэрэгтэй байхгүй. 6 дээр юу гэдэг сэлгэнээс одоо яриад баг туслах тасалжуулагч ингээд тийг явдаг юм бол амар. Тэгээд одоо тоглолт эргүүлэх маягийн гэх юм уу? Яг тийм сэлгэнээс гарч ирээд амар ухаантай тоглоод яг юу болохгүй байна гэдгийг харчаад орж ирдэг. Тэгээд ер нь тоглолт одоо нэг унтсан байх үед бас нэг эргүүлэх тийм чадвартай алддаг. Тийм юм болоо л гэж бодсон. Окей. За миний гарааны 5 болохоор юун дээр 5 дээр нь шарвахыг аваад 4 дээр нь тоом яах. Тэгээд 2 дээр 3 дээр нь санжрах. Тэгээд инкүлээ орж ирэн. Тэгээд инкүлээ 2 дээр юм уу? Инкүлийг 2 дээр л. Тэгээд 1 дээр нь угаасаа зээх л. Окей. Сэлгийн мөх төвшөөх. Окей. Би яах юм бэ? Би мэдэхгүй ёо. Нүдний бол. Гүй зөө хэлчихэж дээ. Би нэр яах одоо өстө мэдэхгүй шүү. Багийнхаа тавыг хэлчих. За ингээд мөнхөө шиг зүгээр ингээ одоо тоглож байгаа тоглогчдоос гой гарааны 5 бүрдүүл гэвэл. Одоо тоглогчтойгоо яг актив тоглож байгаа хүмүүсээс. За ингээ багийнхыг нэг ч бүр хасч идэх үү? Хасыг. За. Тэгээд бусад багаас гэвэл яаж ийн? Тий. Тэгсэн. Бусад багаасоо. Тий. За тэгвэл нэг номер дээр легонор байхгүй шүү. Аха, тий. Нэг номер дээр багийнх насч байгаа шүү дээ. Нэг номер дээр Уганбаяр. Аха. За. Жижиг юм мөн үү? Тий. Италийн Уганбаяр. За 2 номер дээр болохоор за би өстой нэрээ сайн мэдэхгүй. За окей. Одоо үнэ л хэлээ. Бүр одоо мэдэхгүй болсон. Жисэн болоод өстой яг тэгээд хэлгэсэн. За яг бүх цагийн үед миний хувьд мэдээж санчир бэлгүй 2 л орох байх. За үлдсэн тэр сэлгээ бэлгээ. Одоо энэ чинь ингээд аюу нөгөө мэдээтэй 6 дахь чи юм өргөтэй. Би тэр мэдэхгүй болох нэг бодлоо яриад яах. За окей. За ойлголоо. Таны хувьд чи юм бэ? Би чинь 5 дээр шарвахыг 4 дээр одгийн ахыг тэгээ Том Санчир тэгээ 1 дээр Майк сэлгэнд Нааза гэж хийжсэн шүү дээ. Танихаас бол нь гоё юм байна те. Тэгээ 1 дээр Майк байвал гоё санагдаад байна. Яг зүгээр Майкийг бол Монголд ирэх юм бол 2 дээр тоглоод тэгэл одоо оноол авах юм болно шүү дээ бас. Амар гоё өндөр баг байгаа шүү дээ тэгэхээр. Амар өндөр. Тий. Мангар өндөр баг. Тэгтээ идрийг ингээ харах юм. Яг тоглох юм бол амар гараад. Мангар өндөр харагдаж шүү те. За окей. За манайхан ер нь сагснаас өөр юу хийж гин? Ер нь чөлөөт цагаа юунд зарцуулж гин да? Сайхан. Чөлөөт цаг гараагүй шүү дээ. Сайн үнэн хэлээ чи. Чөлөөт цаг дээр нэр ахаа баг гараагүй бидэд бол. Зүгээр өдрийн цагаар өглөө ирж хилтэй хичээл өдөр нь унтаал оройн буцаа бэлтгэлд явдаг. Яг иймэр л зүгээр саяны 8 сар 9 сар хвчлээ. Тэгээд бэлтгэлээ тараад сая байрлалцсан хугацаанд бол бэлтгэлээ тараад тэгээд хаяа биси тоглоо. Найз зөвхөнтэй гоцоор ирдэг үстэй. За баярлалаа. Тимэт ярьдаг. За би сая одоо сар амрна штэ. За юу их гэж байна. Юу ч эхлээд бол таяа үлдсэн те. Тийм өнөдөр одоо явчих штэ. Ааха. За тэгээд play time явна гэж байсан. Тэгээд тэрний дараа нь одоо ганц нэг хөдөө явчихгуудаа тэгээд имлэг твтэл тэгээд ер нь буцаал бэлтгэлд орж байгаа даа. Имлэг твтнэ. Тийм. Миний нөгөө жижиг бүрдэг бүх битлүүдээ одоо энэ 100 эмчилж авахгүй бас дараа жил яг болохгүй. Нэгнээсээ гимтэл бэртлээс айгу хол очлаа шүү тий. Хол биш ээ. Том гэснээс. Гэхдээ яг бусад багуудыг бодох юм бол харьцангуй гайгүй байлаа шүү. Тийм ээ. Хүнд бичлүүд бол гайгүй. Яг тэгэхээр баг болгонд үгүй. Тамирчин болгонд одоо жижиг сажиг одоо бүх бичлүүд ер нь манай бүх байсаар л шүү дээ. Дандаа өвчин намдаа гууж, дандаа тариулж тоглож ирсэн ингээд хүмүүс тоглож нарч байх шүү дээ. Одоо та хэд юу яаж гэнэ үү? Б хөвлбөртэй амьдарч гэнэ үү? Хэрвээ саксаа болчих юм бол ийм хийнтэй гэж боддож явж гэнэ үү? Эсвэл яг л саксандаа гэж явж гэнэ үү? Тэгэл ахаа угаасаа өөр ажил төрөлгээд хүн болгонд байгаа л
Надад бол одоо би үүдээ хас банкнд одоо ажиллаж байгаа гэх юм уу тиймэрхүү юм байгаа. Тийм. Биндрээ. Биндрээ чинь хиттэй хэлээ. Би одоо 21. Окей. Ямар ч нэг 30 хүртэл бол тоглоно л гэж боддیں۔ Сагсаа. Тэгээ 30-аас хойш тэгээд нэг юм бодсон юм байгаа. Биндрээ ч ус оюутан. Тэр дараа жил сургууль төгссөн шүү дээ. Тэгвэл 2 жилийн дараа. 2 жилийн дараа сургуулаа төгссөн. Зөө. За тэгэд сагснаас өөр юм ярих гэж утсан. Өөр тэгэд аялал цугаалга ер нь явж гин үү, яаж гин? Одоо энэ миний бодлоор нэг ийм хэцүү юм байгаа даа. Нэг юм чинь дундуур нь хаяад явчих ерөөсө болохгүй тий. Тийм шүү дээ. Тэр ер нь хэцүү тусч гин үү. Тэгээд одоо чөлөө цагаа гоё өөр зүйлс өнгөрөөмөрөөдөг. Гэхдээ одоо ингээд би бол хэрвээ сагсны тоглож байсан бол амар хэцүү санагдаад байна. Хашаач явж болохгүй тий. 2 3 хоног ч явж болохгүй. Тэр энэ ер нь асуудал болж гин үү? Болно шүү дээ. Тэгэл. Ер нь байнга ингээд баяр ёслолоор ч гэсэн яг тухтай баярлж чадахгүй тэгэл байна гэдэг чинь бас хаа яг одоо тэгэл тамирчин хүнийх нь өөрийнх нь л одоо юу юм да тий. Өөрийнх нь сонгосон зам. Тэгэл тэр зорилгодоо хүрэхийн тулд тэгэл бүх юмыг төвчээл өнгөрөөж байгаа шүү. Тэгэхээр одоо энэ 1 сарын амралт бол Тэгээ ер нь зүгээр Тэгээ сая бодсон юм ааш. би санжаахын хэлсэнтэй бол үнэхээр санал нийлж байна. яашгүй. Тамирчны амьдралаар бол би бас энэ үнэхээр хэцүү юм гэж байна. Би бол өмнө ингэж боддог байсан байхгүй. Зүгээр одоо яг энэ хүмүүстэй чи би ингэж удаан цаг хугацаа өнгөрөөхгүй өмнө телевизээр үзэл ингээл за сагсч юу яаж бэлтгэл хийдэг гэж бид юм бол гэж бодохоор за магадгүй өдрөн зүгээр ажилтаа ч юм уу те сургуульд сурдаг. Тэнгүүд орой бэлтгэлээ гээл за дундаа нэг хоног үнждэг ч юм уу. Би нэг иймэрхүү би айгүй тэнийг юм бодож байсан. Тэгэнгүүт би ингээ 9 сараас хойш хараад би заримдаа бол нэр ингэсэн ингээ баг юм өрөвдөх надад тийм яа хүн бас үнэхээр төвчээртэй маа гэж бодд юм бэл. 6-7 цагаас шидэлтийн бэлтгэлээ тэгээ 5 цагаас төмрийнхөө бэлтгэлд орно орой 7 цагаас яг үндсэн бэлтгэлдээ орно гэдэг 7 хоногийн ер нь 6 өдөр ингээ байнгын давтамжтай байна гэдэг бод яг над шиг хүн бол би өөртөө би хизээж чадхаар юм бэл. Одоо тэг жишээ нь за одоо айгуу дотных нь найзын төрсөн өдөр ч юм уу нэг юм баяртай юм тохиолоо те. За окей. Орой ингээд залуу хүмүүс шүү дээ. Тэ найз нөхдөр уулзаад суу юм зүйл хүртэл хязгаарлагдчих жоохоо. Тэ тэр чи яг ингээд мань одоо маргааш өглөө бэлтгэлтэй шүү дээ. Маргааш ингээд за яг хөө тэрэнд ингээд явчлаа гэж бодоход эн чи өөрийнхөө л биеийг улам ядраан тэгэхээр өөрийнх нь тоглолтод нууддаг ч юм уу. Тэгэхээр ингээд анзаараад хахад сахилга бат бол бүр үнэхээр ингээд суудсан байт юм л тамирч байна. Наад бат шиг хүн бол хизээч чадхаар юм бэл. Тэгэхээр яг манай багч ер нь бодоо дийлэг тоглож байгаа манай Монголын бусад бүх багийн тамирчтай л яг юмэр байгаа. Тэгэхээр бол үнэхээр хүндлэмээр хүмүүс юм байлээ. За хамгийн сахилга бат муутай нь юм бэ? Танаа багийн. Яс шидчтэй юм уу? Сахилга бат муутай нь яг юун дээр бэлтгэлтэй цагтай юм уу? Мэдгүй зүгээр юу хідэн л асууж. Яг бэлтгэлийн тал дээр бол бүгд гайгүй шүү дээ. Бүгд л өглөө ярьдээ бүгд л орой нэг тасалтай хүн байхгүй. Тэгээд өөр бусдаар сахилга бат муутай гэхээр одоо нэг юм орж ирдэггүй. Гайгүй яах. Тэгэхээр яг нэг ер нь жоохон муутай байж магадгүй хүмүүс нь бол ер нь төвшиг саруул битгуур байж магадгүй ер нь. За. Жоохон. Гэхдээ нөгөө муутай байхад асаага айгүй хэцүү болчихгүй. Яг нөгөө түрүүн ихийг хэлснээр дээр нөгөө 89 оны 3 ах нь байна те. Тэгээд ингээд үлгэр жишээ ер нь бол би анзаарч байхад манай аим залуу тамирч юм тэр гурсан юм айдаг хүндэлдэг те. Тэгэхээр энэ гурав ингээд хичээж би ингээд алга болчихвол болохгүй гэдэг бодол байд юм шүү. Сэгийг загнах уу? Юу ах юу гэдэг юм. Тийм үү? Усны орсон л юм. Би ярин сэгийг загнадаг гэхлээр надад бүр ерөөсө буухгүй байгаа байхгүй юу? За муу шууд том хоёр бол муухайштай авах уу тий. Би бол гайгүй. Сэг яхаг их нэртэйгээ ч хэрэлдэг үү гэж бодсон шүү дээ. Усны уурсгал шиг амар гоёш манайх ч хажууд нь ахад бүр ингэ нүгүр нөөлөгтэй амар гоё. Гэтэ том ахыг амар хийн тий. Йоо том ахыг бол алж байгаа юм байна. Чимээгүй ч том ахыг бол тэнэг болгож байгаа юм ч тэнд бол. За жишээлбэл юу гэх вэ? Уу яг тэр чинь яг нөгөө одоо хэлэхээр ямар ч инээдтэй биш дээ. Тэр чинь нэг яриан донд одоо би ситуашн дээр юу? Тий. Тэнгүүд тэн дээр чи амар лайн хэлж бид тэр фүү сэг яг тэр том ахыг тэнэг болгох юм аа. Тэгээ нөгөөт нь энэ аа ингэж үддэг байхгүй гайл тэгэл. Сэг яг бол тэр тал дээр үнэхээр амар тий. Том ахыг үнэн гаргахгүй тий. Жохон юм яриад ингээл том юм яриад байж байгаа. Сэг ихтэй чинь сорж ирэл байхгүй болол том дуугаар нэг юм нэрэ чичин нэрээ авиат юм чи аргагүй л. Тэр үнээр орж байгаа юм чи тэн дээр.
Аална. Яа нэр гавьяттай боо бас амар биш. Гавьятаас хойш гая гэдэг нэртэй. Гая. Тэгээд өөрөөс дөндөө давцсан те. Гая гэхээр эргээ хардаг болчихсон. Манай багийн ч одоо томох момох гэдэг чинь гая гэх. Том ах ч бас амар штэ. Ихээ бидэд ингээд юм дараалцсан бифе тоглож ирсэн. Хинээ хөө хинээ гэж Би тэгснэ гондоод тоглохгүй гэдэг гарч явахгүй. Наваа гарч уужсэн. Хөө хинээ чи тэгээч гэж байна. Яа мөр арай. Таад энэ ер нь амьдралд одоо ингээл ер нь тэр чигтээ сакс болчихоо. Саксаас өөр юм ер нь байна уу? Одоохон хичээлдэл явж ин лөө. Өглөөр одоо гэрийнхэнтэйгээр орой уулзах нөгөө юу л гэдэг болцсон шүү дээ. Өглөө гараад орой орой 10 гээл ирдэг баг гэрийнхэн унтцсан байдаг. Тэгээ өглөө хальт нэг цайн дээр уулзвал болцсон. Өглөө хамтгараад. ядж яхад яармаг те. Ядж яхад яармаг. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар хариуцлага алдаад бэлтгэл таслах юм бол одоо бөөн гимшлүү. тэгж тахаа. Яг үндэ одоо нэг ямар нэг ажил гараад ч юм уу нэг бэлтгэлд очиагүй үед ч ингээд багийн сториг харцсангууд амар хэцүү юмч. За ингээд одоо маргааш очингууд маа одоо жээлтгэ байхад амар айдаг гэсэн. Маргааш очингууд та юу хэл яах болоо гэлээ. Тэрнээс явах ингээ ер нь бэлтгэл гэхдээ ер нь манай багаас ер нь энэ жил тасалсан баг байхгүй тий. Бүгд л байнга ирж ирсэн. Би нүг Cousins Moses-ыг сонссон чи Cousins ч юусэн бэлтгэл бол ирдэггүйсэн юм ба шүү дээ тий. Тийм байлаа шүү дээ. Нэг рил дээр амар л бэлтгэл дээр заал. Яг ирэнгүүт нь л бичиж байгаа л хэрэгэл юм байлаа л да. Тэгэнгүүт яг хаа бэлтгэл дээр угаасаа ирдэггүй хаяа нэг ирдэг гэдэг жисэн байхгүй. Танаа легонорууд хувьд бол тийм байхгүй юу? Байхгүй шүү дээ. Бүгд л ер нь яг хаа маа 3 ах чинь нөгөө нэг амар их ингээд легоноруудтай ингээд харьцаад үдцсэн. Тэгэхээр легоноруудыг яаж ингэж харагдах уу? Яаж одоо зангиж пүүшлэх үуч гэдэг юм уу тий. Нэг тиймэрхүү юмнууд амар сайн мэддэм билээ өөрсдөө. Тэгээ одоо ингэх ёстой шүү, одоо тэгэх ёстой шүү гэл. Бус багуудыг одоо ингээ харангууд одоо легонорууд нь яг толгоон дээр нь гараад суудсан гэдэг юм уу тий. Бүх шийдвэрийг одоо ингэж гаргаж байгаа шүү дээ. Одоо Kansas Mazes ч одоо юу гэдэг өөрөө суйм гэдэг юм уу тиймэрхүү шийдвэрийг гаргаа явж байгаа хөө. Манай легонорууд чинь болвол тийм байхгүй шүү дээ. Яг л тултал. Jordan л харалтаа. Улирлын 27 тоглолтод дахиад 35 минут дунджилсан тоглогч шүү дээ. Тийм бас даач бас амар тий. Ганцаарх нахаа тэгэл дандаа тоглолт болгон дээр 35 минут тоглоно гэдэг бол ёо Jordan яаж ингэж тоглоод байгаа юм бэ гэж бид гайхдаг гэсэн. Би сууя мууя ч гэхгүй зүтгээл энэ ингээд өөрөө тэгэл тэ орой дуусаад 11 өнгөрөөж дуусчих 8:40 тоглож. Хоол байна уу гэл. KFC байгаа шүү дээ. Тэгээд нам KFC хараад унтчихна. Сая тэр таны нөгөө хэлдэг бэлтгэл дээр очтгүй байсан гэсэн дээр би бас тийм сонссон. Тэр ихэ альцах байлаа шүү. Та чи өөрөө солилцоогоо шийддэг байсан гэж. Cousins-ыг үү? Тийм би сонссон. Нэг би одоо гарыг би одоо суу. Тэгээд мэдгүй үүсэх боломжгүй юм байл л тэр чи өөрөө яалтчгүй. юм бэ тийм том саксофоны тэр ухаан амар л хүн байгаа дээ л дээ. Тэгээд урдаас нь юм ярих гэхлээр бас хэцүү л байдаг бах та тий. Дасгалжуулагч нь хүртэл ер нь юм хэлэхэд нэлээд хэцүү л байс. Би бол ингээ хөндлөнгөөс харахаар сүрдээд байгаа юм чинь. Яалтчгүй нэг юм яалтчгүй саксон мөнгөний майку бүх юм нэг юм амар тулцсан л. Монголын лигд бол үнэхээр тулцсан юм л байл. Ууг нь болвол. За би сайн нэг юм асуух гэж мартцсан. Уулгаач. Юу? Багийн хангамж гэж юм байгаа шүү дээ, тийм. Багийн хангамж гэж зүйл ер нь тоглогчдод ер нь багт хэр их хувь нэмэр оруулалтын ер нь хэр чухал вэ? Хангамж гэдэг нь? Одоо хангамж гэдэг нь жишээлбэл баг бүрэлдэхүүн одоо юу гэдэг юм тейп мэп бос ундаа өөр юу гэдэг те тэр зүйлс нь л ярьж л да. Манай багийн хувьд бол гэхдээ тэр нь үнэхээр сайн байдаг. Миний хувьд бол бүх одоо юу гэдэг тоглоход тухтай болох гэх юм уу те. Тийм. Тэр нь бүр үнэхээр хаа тоглогчдын ингээд юг бол амар сайн одоо мөхөш. Манай энэ хүн жил хийж байгаа шүү дээ. Тэг бүүж холон ингээд энэ хүмүүст гэхдээ ер нь амар баярлдаг. Бидүүдийг амар ингээд тухтайлгадаг байхгүй. Бүх юмыг ерөөсөө тамирчид одоо юу гэдэг зүгээр л талбай дээр тоглоно. Өөр юм нөх амар бодод санаж ингэж нөх явдаг. Маа 3 ахал ингэн тэгнэ гэж л явдаг. Бидүүдийн хувьд бол үнэхээр тухтай байдаг. Ямар ч тийм одоо асуудал тиймэрхүү юм ерөөсөө байдаг. Зүгээр ингээд бүх юм ингээд зүгээр саксаа тоглоход л болж идэх юм. Үгүй яа тэгээд бүгднээс нь асуучдаг л да ийм тийм юм юу хэрэгтэй байна одоо туслах уу яах уу одоо юу хэрэгтэй байна уург авах уу ийм тийм юм авах уу гэд бүгднээс нь асуугаал тэгэл бүгд нь аваад өгчдөг тэгээд хэлсэн юм ин тэгэл тийм л энэ. Хангамж гэснээс тэр яг тейп мэп гэдэг юм би одоо инжилэл мэдлээ. Тийм амар хэрэгтэй байд юм байна хөлгаараа бод юм байна гэдэг. Сая бид чинь Тайван Таиланд явхад аюу одол явсан. Эмч 2 терапист медиа багаар 30-аад явсан аахгүй. Тэн дээр би нэг алдсан юм нь пүүж яах наан самлаад тейп мэп эндээс чирж авч яад юм.
Тэнд байж л байгаа шүү дээ. Тэндээс очиод алдаг. Би Тайванд 14 цаг уугаар тэп хайваа. Үнэхээр миний ингээд юм одоо толгоонд л айгүй хар ухаанаар ингээд би тэр дэлгүүрд очиод тэп аваад гараал явчихна гэж анх бодсон юм шиг. Үнэхээр олддог бил. Тэнд би бүр ингээд өөрийнхөө зүгээр л тэп хайгаад 14 цаг явчихжээ гэж бодож юм чи. Тэгээд ийм чи нэг юм байдаг та ямар явахаараа харын наадаг, ийм болохоор цагааны наадаг мадаг гэд харамжил болтохгүй. Тэгэхэд л би өөрийгөө би яагаад дийлээгүй ш зүгээр тэндээс тэрийг авидэрч болоогүй болоо гэж бодож байна. Тэгээ бид хэд л болохоор энэ жил манай багийн ус одоо үзмний шүсээр хангасан Монжуусынхаа хамт олонцод баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол яг Монжуус чихгүйгээр манад ингээд хамтарсан оксижен аваа маш олон газрууд байгаа тэгээд нийт бас спонсоруудаа бүгдэнд маш их баярлалаа. Та бүхний бас энэ туслалцаагаар хасын үлгүүд баг манай өндөр амжилт гаргасан шүү гэдгийг ингээд хэлэхэд таатай байна. Тэгээ спонсоруудаа баярлалаа. Баярлалаа. Нэг юм алга таших хэрэгтэй байсан. Би сая Эйпсийн удирлын дундуур манай легионерууд хитрхи их бэлтгэл хийгээд та хэд ер нь бэлтгэл дээр хэрэг ядарч юм. Би болохоор ийм сонсон байхгүй. Бэлтгэл хитрхи хийгээд бэлтгэл амар чанга байгаад байна. Бэлтгэл хитрхи юм хүчтэй байгаад байна. Бараг тоглолтын дээрээ амарж байна гэдэг юм манай багт жишээлбэл явж исэн байхгүй. Бэлтгэл хэр чанга байна. Ер нь тэр тал дээр юу гэж бодож байна? Нэг илүү гарна гэхэрс нэг дутхгүй баха. Манай багийн хувьд бол тийм амар сул бол бэлтгэл хийдэг шүү. Тэгээ манай хүн чинь тийм жоох ингээд суул болохгүй байвал бүгдийг ингээд загнаал чи болмол энтриг хэлэх нь холгүй. Бид нар амар шахдаг л байсан. Бараг л хоорондоо манай бэлтгэл дээр бол ерхий зодоо модон бараг гарна шүү дээ. Талбайд ирэх. Чи юм сул үзлээ, чи өвчтэй үзээ шинэ. Манай хүн чинь нэлийн загнадаг л. Намайг амар загнадаг. Би ч нөгөө нэг тийм контактанд ер нь жоохон дурггүй шүү дээ. Тэнгүүд намайг контакт болох гал. Йоо. Намайг баандаа ингээд үйлдэл хийх болгонд харанлаа. Бүр ингээд сүүл рүү ёо гэж залтдаг гэсэн би бүр. Яах вэ гэл. За одоо дээдлийг тоглож байгаа тоглогчдоос яг хиний өмнөөс тоглоход хамгийн лайтай байдаг. Энийг энэ үү гэж боддгоо. Жижиг. Яа тийм. Яа үнэхээр л тийм бөмбөг болгоны араас юм тэр эвгүй байрлалаас амар их оролт идэг хурдан жижиг ахлаа амар лайтай санагдал. Хийгээд лайтай гэхээр хаа одоо ингээд нэрнгэсэл ер нь жижиг л орж иж юм бусд нь ч тас гайхалтай. Хар өрөөс дандаа гарч орж ингээд хар өрөөс хэцүү ш тах ингээд ерөөс ингээд бөмбөг аваад ерөөс бууж гэж болохгүй дандаа ингээд нөгөө инхтер ах тэгээд одоо жижиг хоёр л энэ тийм металлийнхэнтэй тоглохоор тэр хоёр үнэхээр ядаргаа таанаас гарч ирж байгаа мэддэггүй. Энд төв тав. Хоёр дахь тоглолтын дээр лөө маахны яг би яг жижиг ах дээр нэг эвгүй шидүүлчихэл байжсэн жижиг ах өөрөө очиж бөмбөгөө доороос нь алдчихсан шүү дээ. Би тэгээд ээ гэж бодоод тэгээд алдсан ч юм бүр амар баялсан. Жижиг ах бол үнэхээр нэг болдог те. Хасчихгүй яа да бөмбөгөн ч гэсэн өөр дээр нэг очиж таарад идэг. Гинт сая биндрээгээр сонсных нөгөө бодностой байсан 7 дахь тоглолтод ер нь бинд айгуу сайн тогсон шүү дээ те. Биндэн дээр ч 17-0 аваад ер нь гейм 7 бинди болсон шүү дээ. тийм шүү дээ. Тэр тоглолтны ч яг өмнөх өдөр нь бинд ч халуураад те хоолойны дэлцсэн гэдэг. Өмнөх өдөр биш яа. Тэг чи дараалаад 3 өдөр мө. Тий 3 өдөр харлуулсан. Тэгээ хэдүүлээ кино үзсэн те явж Шангрил явж. Тэг чи биндээ ганцаараа үлдсэн те бодолтой. Би нүвдөөд байна. Ээж нэг шүл хийж авчирж байгаа гэдэг. Тэгээд нилээн тусалтаараа илгэж байгаа л маргааш нь өстой. 2 хоног бэлтгэл хийхгүй байж аваад орсон шин. Тэгээ тэр нь айгу зөвдөж байгаа байхгүй. Нөгөө нэг амар хүнд бэлтгэлийн харж байгаас тэнгуүтээ 2 хоног амраад яг оронгууд чи нөгөө нэг энержиг үйл аваад яг тоглолтын дээр 7 тоглолт дээр би наалсаас тий хамгаалт дээр довтлоо оноо манай үнэхээр сайн тоглосон. Би ингээд биндрэг шидэлт нь фри троу шидэж яхад нь харахаар чи яг юу бодоод байдیں۔ Мангар ихэн бодоол байдаг тий. Энэ ямар ихэн бодоод байна гэж бодтолтойж харагдаад ш надаа. Ингээл. Сая тэр юунд металл дээр л ер нь бол нилээн муу шидэж бол. Нөгөө нэг ядж яхад нөгөө маа чи бүрэлдэхүүн дотоос тоом ах гарцсан. Тэгээд авзаа бас байх. Тэмүүлэн явцсан. Тэмүүлэн байхгүй. Тэгээд тэрнээс болсон уу аль зүгээр муу шидэл. Заримдаа айгу хурдан шидэж тий. Ингээд даваал шидэж тий биндээ хараад тахад.
Магадгүй чи аюу шилдэлтэй амар хурдан мартчихна. Бэлтгэлтэр үг амар болдог байхгүй. Тэгдэж мартчихлаа яах вэ? Подкаст румын хамтрагчаар Bacchus брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр подкаст румын хамтрагч Bacchus брэндийн зүгээс энэ зууны хамгийн том шагналын сантай Bacchus Boost хэмээх суглаа хөтөлбөрийг зарласан байгаа юм байна. Тэгэхээр энэхүү суглаа хөтөлбөрийн хүрээнд яах вэ гэхээр сар бүр 10 хуудасанд тодорох бөгөөд та бүхэн за энэхүү суглаанд оролцохын тулд Bacchus брэндийг худалдаж авсан баримтаа Bacchus цэгийн мэн вебсайтэд бүртгүүлснээр суглаанд оролцох боломжтой болж байгаа юм аа. Тэгэхээр 6 дугаар сарын хувьд жишээлбэл 60-50 инчийн зурагт Home театрын хамт та бүхэнд бэлэг болгон очих болно. Харин Super Ads-тан маань нийт суглаанд оролцсон бүх хүмүүс маань хамрагдах бөгөөд за Вьетнам руу хосоор аялах эрхийн бичгийн эзэн болох юм аа. Тэгэхээр 100-ыг эрч хүчтэй 100-аатай өнгөрүүлээрэ эрч хүчээ цэнэглэе Bacchus брэнд. Сайн нөө BCL рүү явж байхад чи ингээд айгүй их яваад тэгээд энэ ч одоо арын алд малбтайгаа хүртэл ингээд хамт яваад байхаар тэр айгүй их зардал мөнгө нүдэнд ингээд харагдаад байгаа пэйд ч тий ямар их явдیں۔ Яасан ч их мөнгө өргөдөж байгаа бах та гэж би ч нөгөө нэг аялал жуулчлалын хүн юм болохоор яг тэр болгоныг хараад за энэ ч мөнгийг үрж ийн даа гэж хараад байгаа байхгүй. Тэгвэл тэр юунууд нь санхүүжилтүүд нь жишээлбэл багаас гард юм уу эсвэл бол BCL-ээс гард юм уу яад юм бол тэр болохоор ер нь манайхс BCL дээр шинэ спонсорууд байсан. За Алтан жолоо групп байсан. За манай PC Молхос банк гэсэн ерөнхий 3 спонсортой явсан. Эхний удаа явахдаа сүүлийн удаа явахд манай SBL нэмэгдсэн. Тэрний хэлдэг үнэлтэд тэгээд манай Мятас бидрийг айгүй дэмжсэн. Тэрэндээс маш их баярлалаа Мятынхаа хамт олонд. Эхний удаадаа бид нар ч бараг 30 явсан. Зардал үнэхээр өндөр гарч ирсэн. Бид хэд ингээд тооцоолж ирсэн. Тэгээд тэр чинь нөгөө тооцоолоогүй зардлууд гарч ирж байгаа тий. Тэгээд бидэд яас үнэхээр чанга юм биш. Ер нь бол чартаас бидэд дахиж спонсорууд олж ингэж тэгээд нөгөө зарим нь яг одоо жишээ нь та сагста нэлээ ойрох хэрнээ энэ BCL-чийг юун тэмцэн ингэж сууж ирсэн шүү дээ. Нөгөө тэгэхээр ч нэг хүмүүс бас яг сайн ойлгохгүй BCL гэхээр ямар утгатай эндээ биш юм уу? Эндээ хэд тоглох юм? Хэр удаан тоглох юм? Ямар ч нэг мэдээлэл авахгүй та. Тийм учраас бид нар тэр бол айгүй хэцүү байсан. Гэхдээ тэгээд манай гүйцэтгэх зөвлөл төгөлдөр ах маань тэр тал дээр бол айгүй сайн ажилласан гэж ер нь баг хамт олноороо бүгдээрээ одоо тэрийг бол мэдж байгаа. Тэгэхээр ингийн биш те зөв BCL рүү явах мөнгө төгрөг өөрсдөө олон юм биш те. Одоо дараа жил ECL рүү орох хэрэг авсан шүү дээ манай баг. Тэр нь болохоор хаа яг бүх юм нь жоох үнгүү яг ирж очих хэслэг тэгээд одоо юу гэдэг нэг тоглолтод очиод хожих юм бол тэдэнд $20,000 кг хожигдох юм бол $10,000 гэдэг юм уу. Тэр бол ECL бол бүгдийн даад юм бэл. BCL бол таахгүй. Тэгэл бүгд зардлаа гаргаад явах юм бас нэр ингэс чанга юм байна. Тийм ээ тий. Тэгвэл над чинь бас өөртөө зарлаа зохицуулна гэдэг бол их бас над ч амар сонсогдож шүү. Тэгээ би яасан ч их явдгийн тий. Тэгээ нөө шууд нислэг авахгүй ингээл Хонконгоор дамжаал ингээл заал нааш цаашаа ингээл тиймэрхүү асуул гарсан. Аа. За хэдүүлээ одоо ирээдүйн ярилцгаа. За ирээдүй яах гэж байна? 2 жил дараалаад авраг авчлаа. 3 дахь жилд энэ бүрэлдэхүүнээрээ үзэх юм уу? Гэрэмэрийн дуусч байгаа хүн амт байна уу? Одоо тэгээд ер нь яа гэж яах шиг байна. Хамаагүй мэрхтэй. Багнаас адрах шиг. Одоо жоохон яхаа зам болж намайг зовоод өдөөгөө тэ Плейта фестивалийн нэтрээ явж гин үү? Яаж ийн ийж ийн. За тэрийг үнэхээр ярмааргүй гол ярихгүй ч болно л та. Тэ тэгтээ одоо 3 жил дараалаад авраг авчвал гоё л байна да. Яг тэгэл болол болохгүй бол одоо яах гэдэг. Цаг хугацаа харуулсан. Тэгээ миний зааж өгсөн. Наа үйл хэлчих болчих. Цаг хугацаа харуул. Миний зааж өгсөн. Аха. За окей. За тэгвэл тэгээд яг хиний мөнгөж ярьсныг л ярий. За play time явах чинь нөө тэгээд энэ 100 цаг болж 100 цаг яаж өнгөрөө гэж бодож байна да. Танаас эхлэе л да. Энд чи одоо зүгээр сайхан ярьж байгаа юм чинь та асуул гэж. Та яах вэ? Өдөөгөө явах юм уу? Фестивалийн нэтрээ. Саяны жагсаал цуглаа моглооныг юу гэж бодов? Шууд тэгээ асуултаа хариулж идэг дээ. За окей би хөдөөгөө одоо явна. Явъя гэж бодож байна. Тэгээ би чинь бас гав маань ярьжсаа явж ирсэн боллоо бас. Өрнөөс жоохон залах чи шүү сая битэр ч баг 40 хоног явчиад ирсэн. Та тэр тухайгаа ер нь ярьсан юм уу? Яриг байгаа мó? Яг нэг Эвересттэй холбоотой л ганц 2 юмнуудаа ол ярьсан. Гэтэ тэрэн дээр бас яг өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж чадаагүй. Яг нэг Эверестийн 8848 руу гарсан ихчтэй хамт суудсан чинь тэр үний хажууд ч одоо томроод чадахгүй юм чи. Тий. Тиймэрхүү байдалтай л байсан. Тэгээ бид нэг 6 орноор явцсан уу?
сүүлд хятад ороод нэг 6 орноор нэгдэх хоногийн аялал хийгээд нэг 30 ширхэг аяллаа влог эпизод авчирна гэсэн зорилготой гараал. Одоо тийм монтажлал тэр нь 30 өрх юм уу үгүй юм уу гэл тэргээ цацах гал байж ин да. Тэгээ габхтаа ер нь хэр удаан ярьж иж Эверест явсан. Эсвэл зүгээр ер нь гэл шийдсэн юм уу? Эсвэл энэ өрөөнд дотор сууж исэн чинь нэг юм Эверест юм гараад ирэхээр би габро гэж харж байгаа. Эверест явах уу гэтгсэн чи урдаас гайхаж байгаа ч яснаа. Тэгээд чи мохор гамбаа ёо. Мохор гам. Эверест гамбаа. Непал гамбаа. Непал гамбаа. Тэгэл тэгсэн чинь манай хүн аваг угаасаа хизээч явна гэж бодоогүй юм шиг гэлээ. Тэгсэн чи тэгэл би ажил хэрэг болгоод аваа явцсан шүү дээ. Тийм бисэнд сууж исэн амар. Би бас нөгөөдрийн усаас чи явах гэж байгаа. Амар л явсан шүү дээ. Ааха. Тэгээ ер нь хэр юм бэ? Та хоёрын нөгөө төсөөлж ирснээс тэр болоо гэхдээ надад амар сонирхолтой санагдсан. Юу сошиалаар бас хүмүүс амар их та хоёрыг яаж байгаа л гэдгийг чих тавьж ирсэн үү? Тийм. Би бол тэгэж анзаарсан. Иргэн тойрны. Би ч гэсэн өөртөө хүртэл чих тавьсан. Тэр чинь яг base camp орон ортлоо яг ингээд хамгийн сүүлийн зэг дээр очиж зогсоод за ирчлээгээ буцтлаа л ерөөсөө өөртөө итгэдэггүй юм билээ. Тэгэхээр тэр нөгөө тог зардаг мардаг гэл юмнууд байсан шүү дээ. Тийм. Дээшээгээ тэгээ махгүй болно. Бүх юм байхгүй болно дөө. Дээшээгээ тэгээ махгүй болно, тоггүй болно. Бүх юм чинь зарна. Тэгээл нэг юм юу байгаа штэ. Одоо нэг юм 10 ширхэг юм ус буцтагаад ингээд цайнд хийж чад нэг дээр нэг лифт ингээд 2 дүрээд. Тэгээд тэрийг Монгол мөнгө нэг 10 мянгаар зарчиж байгаа байхгүй тэр дэшээ чи. Тэ. Тэгээ мах байхгүй бол чин дээ. Сүлдээ бүр дээшээ оллоо тэр чин бүр агаараа зараад эхэлнэ. Гэх мэтчлээ ингээл ер нь юм болгол үнэтэй болоод эхэлт юм билээ. Тэгээд спонсортой байсан уу эсвэл зүгээр шууд сайхан өөрсдөө юм уу? Спонсортой байсан. Манайхтай чинь болохоор MCS-ийн Anongo гэдэг брендийн Old Spice гэдэг Old Spice-ийнхаа орсон. Тэгээ өөр чинь болохоор хиний тулгаагийн Avandra шүү дээ. Тийм Avandra чинь бид нартай шаарж гэдэг нэг power bank-аараа хамтарч ажилласан. Тэр нэрээс үнэхээр хэрэг болсон. Сая тулгаахыг чи бид хэдийг явахад хүртэл өгсөн. Тэгээ тэр бол бүр бүгдээр сэтгэл ханамж өнөртэйсэн те. Тэр бол үнэхээр амар юм бил. Ямар ч хурдан шахт, ямар ч амарын харин тийм. Тэр чинь гэхдээ ийм билээ шүү дээ. Нөгөө нэг power bank чинь хэд олон цэнгэлхүүл гэж яриад байдаг болохоос хурдан цэнгэлхүү гэж юусо бодож байгаагүй юм байл шүү дээ те. Тэгсэн чи output нь амар юм билээ. Амар хурдан зэнгэлтэй юм. Амар хурдан зэнгэлтэй. Зарим power bank зүгээр нэг юм амтай байлгаад байдсан шүү дээ. Яг унтраачихгүй заа болж ин даа нэг тийхгүй зүгээр ингээд фүг гэл зэнгэлээ. Үнэхээр хэрэгтэй. Ич явж хат онгоцонд авч явахад ямар нэг асуудал юу ч байх. Тэгээ бид тэр чи дээшээ гараа тоо бодсон. Нэг уцаа 26 мянган төгрөгөөр цэнэглүүлэх үү? Эсвэл power bank-а 40 мянгаар цэнэглүүлчихэд power bank-аараа уцаа 3-4 цэнэглэх үү гэдэг юм орж ирж байгаа байхгүй. Тэгэл дээшээгээ нэг тиймэрхүү нүуд болсон. Тэгэл power bank-ийнхаа цэнгийг дуустал нь ямар нэг юм цэнгэлж 0 болгож байгаа ш цэнэглүүлж мэдлүүлнэ. Тэгэхгүй л хохиролтой юм шүү дээ. Тэгээ яг хаа дээшээ гарахад амар л тухгүй байсан. Яг үнэндээ болоо тий. Тэгтээ тухгүй байхтаа л юм байлээ л те ер нь дээшээ явах бол. Тиймэрхүү аялал хийгээд ирсэн учраас энэ зам тэгтээ гоё явна. Хөдөөгөр Монголоор явна тий. Хөдөөгөр л ер нь явна гэж бодож байна. Тэр 7 нуг гэдэг газар очиж үзт юм уу хүн болгоож ямраадах юм. Хүн болгоор яваад байдаг те. Харин тий. Хөгжмийн фестивалийн дээр хаашаа явах тий. Тэр 7 нуг дээр чи нөгөө нэг сая манай ерөнхий сайдын хүүхдэж очиж салют бодуулсан юм байлаа шүү дээ тий. Тэн дээр чи очиж бортлоо дэлбэлж мэлбэсэн юм байлаа шүү дээ. Нэрээ гиснээс тэрэн дээр та хэд ер нь өөрсдийнхөө үзэл бодлыг хэлвэл юу гэж бодож байна. Саяны чагсаал цуглаан дээр ер нь учиргүй оролцоогүй ч гэсэндээ өөрсдийнхөө ингээд өнцгөөс харсан л ах та тий. Ямар өнцгөөс юу гэж харцгааж юу? Ер нь л тэгэл мэдээж залуучуудын зөв шүү дээ. Би бол тэрийг бол зөв гэж бодож байгаа. Тэрэнд бол одоо нөгөө за нөгөө талаас нэг юмчин юм хоёр талтай байдаг гэдэг шүү дээ. Ер нь бүх юм надад тэрэн дээр бол нэг тийм юм бол усаал зүв байсан. Тэгэл шат цагаан суугаал байсан. Тэгэл ямар шиг юм бэ л гэж бодсон шүү дээ. Тэгээ залуучууд бол үнэхээр айгүй үр дүнтэй болсон те. Ер нь ингээ хууч өмнөх чагсаалуудыг хараад тахт үр дүнгүй байгаад байдаг шүү дээ. Ингээл нэг хэд данаал тэгээ ямар ч үр дүнгүй ингээл нэг болсон ч болоо гэж юм. Сая энэ бар ингээ залуучууд нийтээр амар идэвхтэй оролцоо. Ми таньдаг нэг ах компани нэг юм хувийн компанитай тэгээд ингээ ажилчдаа та талбай дээр очиж гисэн оруулж гисэн айна дээр ингээд бүх юм зөвшөөрлийг олгоод тиймэрхүү байдлаар хандсан байлаа. Тэгэхээр
маш олон газруудыг тэгж хандсан баг. Тэр бол 100% зөв чагсаал байсан. Тэр ихтэй огцрох үнэхээр амаргүй байсан шүү те. Муултрахгүй байлаа шүү те бас л Амар ба тий тэгээд гүрийгээл тийм байна гэдэг чинь утааны жигсаал болж лөө. Манай бид нар одоо нэг шүү дээ сая өнгөрсөн болдог болсон баха тий би зүгсэн чинь манайх одоо нэг энд ярьж болж байна болохгүй надад гайгах уу. Манай асын үлгэр багчин бас нөгөө тэрнтэй ингэж дуу хоолойгоо бид нар бас нөгөө тийм бодолтой байгаа шүү гэдгийг илэрхийлэх гээд нөгөө төрийн дулдуулд шүү дээ баг тэн дээр масктаа гаргах гэжсэн те. Тэгсэн чинь одоо лигийн зүгээс уучлаарай тийм боломжгүй гэж хэлээд. Тоолборт ихтэй айгүй их масктай байгаадсан юм шүү дээ. Тэгээд бид эдэм нэгдсэн масктай тэр нэг утааны жигсаал. Тийм ээ тэр үуч нэр яг тэр жигсаалаа нэр бид жигсаал лөө те. Тийм бид дэмжиж байгаа гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Тийм байна. Та хоёр талбайн талаар юу гэж бодож байна? Талбай дээр болсон жигсаалын талаар. Яа миний хувьд бол зүгээр яг очиод өөрөө бас жигсмар санагдсан гэсэн яг амжаагүй л дээ. Зүгээр яг залуучдын угаасаа тэгэл дэмжмээр санагдал цуг баймар санагдчихлээ гэсэн. Угаасаа ерөн зөв залуучуудын л. Тэг ер нь айгу бахархсан ер нь тэмц чаддаг л болцсон байна гэж бодсон. Тэгээд ажиллаж чадахгүйсэн нь тэгээд огцруулж чадсан. Тэгээд одоо нэг юм болцсон нөө орлого нь яалаа гэж л бодсон. Орлогоо нотлох нь юу боллоо гэж бодвол өрсөн дөө. Гэхдээ тэр бас тантаны хувьд юу гэж бодож байна? Шудраг болсон. За окей тэр хүн чинь ажиллаа л өгчлөө шүү дээ. Гэхдээ юу ч нотлоогүй. Тэ. Тэгэхээр та юу гэж бодож байна? Гэхдээ тийм шүү дээ. Угаасаа нотлох ёстой шүү дээ. Анх бол тэгж нотлох ёстой гэж гарч ирээ үсттэй. Тийм шүү дээ. Тийм орлогоо угаасаа нотлох ёстой. Тэгээд нотлохгүй байгаад байна гэдэг чинь тэгэл угаасаа ойлгомжтой асуудалтай л хүн байгаа байхгүй. Тэгвэл асуудалтай юм бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Одоо энэ чинь энгийнээр бодоход юм биз дээ. За та нэг дэлгүүр ажилладаг те хувцсны. За би танай дэлгүүрт хөдөлдөг ч хийдэг. Тэгсэрнэ би бүх мөнгийг данс руугаа аваад ш. Та тэгээд надтай тооцоогоо толгомоор ш те. Тийм шүү дээ. Мөхөшөө ахта дансаа харуул та. Хоёлынгийнх нь юм таарж ийнө гэхээр би гүй гэж шаагаад байгаа байхгүй. Гүй ахаа гэ тэгээ ингээд ажил дээрээ байж байжснаа. За заахаа би өрний ажлаас ч гарлаа. Тэгээд тэрийгээ ч харуулахгүй гараа явчихин гэж чинь танд утгагүй үстэй. Тэгэхээр та хэрэг би асуудал өгөөсөл ахаа ингэсэн штэ ингээд юм байгаа штэ. Энэ чи ийм л ер нь бол жижиг процессны ийм л зүйл үү. Тийм штэ тийм ойлгож байгаа. Тэгээ бантаад асуудалтай байсан болохоор за заахаа уучлаарай би нэ гарлаа баяртай өөр ажилд орлоо гэж байгаа юм шиг л иймэрхүү л ингэ юм шиг санагдсан шүү дээ. Яс зүг үг гэх юм уу те? Ер нь бол яс зүг үг гэсэн чинь шууд цэцэг бим борж ирсэн шээ. Та ч гоё дотн байсан биз дээ. Бүлэгтээ ороод би чинь хараал цэцэг ах дөрүүлээс утсан. Таны дох юм гээл. Тийм дээ. Бас наваг инстаграмаар анфоллоу хийсгэлээ. Таныг бас блоклсон. Аль дээр блоклсон шүү дээ. Тэгээд бас яг та одоо годомжинд тааруул яах вэ? Ингээд зөндөл таард шүү дээ. Үгүй сайн өөх үү? Тэгээд хүүхчтэй эйггүй шүү дээ. Нүггүй юу? Хараагүй юм шиг л өнгөрдөг дөө. Тэг. Одоо бол би тэгтээ аим гоё. Сайн уу? Тэ. Тэгэл ер нь аим гоё тавлчий даа л гэж. Үнэхээр тэгээд юм өөртөө юм итгэлтэй те тэр юмаа ингээд хийж явахтай юм гоё юм зоригтой юм юу ч болоогүй юм шиг. Тэр тэгтээ хэзээ ч тэрхгүй бах те. Ер нь юм зүгээр ямар ч дэмэж авах байлцсан юм те. Тийм. Ордоос плейт мэл дараалаа. Чи гараа. Trask мэлтэй Bristleback шиг. За ерөнхийдөө тэгээд хідүүлэг ярих юм ч гэсэн өндөрлж явах шиг байна. Урилгыг маань хүл авч хэрэлцэн ирсэн. Асын үлгүүд багийнхандаа маш их баярлалаа. Тэг хамгийн сүүлд нь тухтай яж чадвуу, ягсан зүйлээ ярьж чадвуу, подкаст маань таалагдвуу. Тодлоочлаа. Бүгд л ярьлаа тий. Ярих юм. Яг үндсэн юм хэзээ эхлэх юм бэ? Бэлэг өгд юм ба та? Бэлэг байхгүй. Оо тийм. Би бол ер нь жоох юм бэлэг би зүрдэг тийм үзээд тахаар нэг жоох нэг тэрэддэг болцсон байлээ. Тэгэл дуусан готл. За манай хамтрагчийн гарын бэлэг гэл нэг юм 7-8 юм гаргаж ирэлээ. Тэр жоохон бүдүүлэг юм болоо гэж би бодоод байгаа байхгүй юу. Учрал ахыг юу гэж байна? Учрал гэдэг юм уу? Яа, sorry. Учрал гэдэг шүү. Урбанч орохор тэгдэг юм өстэй. Би бол нэг удаа ороход 4 бэлэг мэдлэгтэй. Timberland-ийн цонх муу вэп аах юм. Оо, гоё нэвт үдэг байна. Баахан пимээ барьцсан. Би тэгтээ бодож байгаа ер нь нэг бэлэгтэй болох хэрэгтэй. Гэхдээ энийг бэлгийг л юун дээр бол өгөхгүй.
яг подкастн дээр төрсөн дээр л өгөхгүй гэж ер нь жоохон бодож байгаа. Тэгээ маагч бас ширэн дээр юм оолог байгаа сте анзаарвал. Тий. Тэгээ маа дундуур бас дуутай реклам явдаггүй. Сонсож байгаа хүмүүс маань бас гоё тухтай сонсох хэрэгтэй болоо гэж боддог. За тэгээд миний асуугаагүй өөр та бүхний хэлхийг хүссэн зүйл байх юм бол хэлж болно шүү. Тий. Эсвэл хасын үлгүүдийн фэнүүд тандаад хэлсэн ч гэл болно те. Биш та хоёр нэрээ гоё фэнүүдтэй хандаа сая бид бас амар дээр юу л 20 альфарт дээр туссан гэлээ те. Оо тийм. 20 альфарт ингэж сууж ирээд манай фэнүүд хамт ирээд тэгээ бид эдийг тосч аваад маш гоё санагдсан. Тэр бол гоё юм л те. Яг баах хүмүүс ирээд яаж ил шөнийн 3 цагт буусан гэж яах чинь. Юу шөнө хэдlээд баг 4 гэж байна. Тэр чинь баг 2:30-д ирсэн хүлээж исэн бид эдийг. Гоё санагдсан. Бүр тийм хар шөнө хүртэл ирж байгаа юм шиг. Хар шөнөөр амар олуулаа ирсэн. Тэгэл ялтчгүй ингээд олон жил ингээд явж байгаа баг болохоор ингээд яг пенүүд нь бол ерөө үнэж амар гоё хэлээд. Дуучин оролж ирэл мэдэрсэн. Дуучин Экулийн фэн клубийнхан гэдэг шиг л амар тассан тий тэр бол үнэхээр гоё байсан. Тэгэхээр фэнүүдтэй хандаж баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас өлгөд багийг өргөж дэмждэгт баярлалаа. Тэгээд спонсоруудаас маш их баярлалаа гэж миний хувьд хэлмээр байна. За маш их баярлалаа үзэгчдээ. Тэгээд манай энэ подкаст руу мэд хөрөө өндөрлөж байна. Хамтаас та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane. Өнөөдрийн дугаарт маань хасын өлгөд багийнхан маань хүрэлцэж ирлээ. Ихээ биндрия мөнхөш 3 ирсэн байлаа. Тэгээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг л одоо хүсэн өрөө дөө. Баярлалаа. Урьдчилсан баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд манайхыг байнга дэмжиж ажилдаг Bacchus brand бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн Ayan Motors бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Nutri-Day бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн өнөөдрийн дугаарт маань Unitel Group баад санхүүгийн платформ манай энэ удаагийн подкасттай маань хамтран ажиллаа. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Bye bye. Баярлалаа. Powered by Airplane. Айлын хөгжи. Подкаст румын хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. Nutri-Day Mongolia.